ард түмнийг өөмөнд самуунд ийм үг үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдад энийг ч нэр төвшөлтгүй. Төрлөө ордилмаар юм. Төшөв рүү ордилмаар болсон байдаг ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зарим өдрөө үзэгчтэй энэ твитлээс та бүхэндээ баярлалаа. Лавгийн төв нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэх бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар Усан хурлын гишүүн Шадар сайд, за эрчим хүчний үндэсний хорооны дарга асан хүн намын дарга Тогмөдийн дор чандыг урьж авч ирээд байна. Танд орой мэнд хүргэе. За орой мэнд хүргэе. За сайхан өвлж байна да. Сайхан өвлж байна. За сайхан өвлж байна. Одоо Монгол ёсоор бол сайхан өвлж байна. Дааж амьдрал дээр бол тэгээд нэг сайхан өвлж чадахгүй байх шиг үндэ нийсэлж байна. Тог захлагын байдал улам хүнд байдал руугаа шилжлээ. За ер нь ямар дүгнэлт хийж байгаа гэдгээс ярьцгаа шууд эхлэв. За ер нь бол Монгол улсын эдийн засаг одоо юунаас хамаарч байна гэхэлэр эрчим хүчнээс. Тэгээ эрчим хүчний асуудал нь бол углаасаа өнөөдрийн зовлон байгаагүй. Монгол улсын олон жилийн зовлон байсан. Нэг тэгээд эрчим хүчний өнөөдрийн тасалдалт гэдэг бол энэ бол хүлээгдэж байсан ийм зүйлсүүд өвөл маш их хүйтэн болох юм бол эрчим хүчний ачаалал, оргил цагийн ачаалал бол өснө. Тэгээ энэс одоо яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг л ийм асуудал байдаг. Тэгээ жилийн жил манай энэ салбар чинь гал унтрааж явдаг. Отооны үлдээчихгүй юмсан нэг эрчим хүчнийхаа тасалдлыг арай бага байх юмсан л гэдэг нэг урд хормоогоо хойд хормоогоор нөхдөг ийм салбар. Маш их өртөө станцууд маш их хуучин. Эхнийх нь нэг 60 онд байгуулагдсан. Одоо насжилт нь нэг 40-оос 65-70 настай ийм станцуудтай одоо дэлхийд дээр байхгүй маш хуучин технологитой, үр ашиг багтай, өрөндөө баригдсан, хөгжлийг 20 жилээр гацаасан ийм салбар. За баярлалаа. Бодит үнэл хэлэхтэй. Баярлалаа. За яг бодит үнэн бол үнэн. Гэхдээ ярьцлага эхлэхийн өмнө таамаглаж байсан өнцгийг та дурдж байгаа шүү. Одоо тэгээд өмнөх рүү гал асуудлыг чиглүүлэх бололтой байгаа шүү. Хоёулаа гэхдээ ирээдүйд ямар шийдэл ярих вэ гэдгийг ярина. Би таныг өнөөдөр нэвтрүүлэгт урьсан. Нэгдүгээр эрчим хүчний асуудал. За хоёрт хамтарсан засгийн газарт ороод ямар үр дүн гарч байгаа. Хамтарсан засгийн газар өнөөдөр яах юм чаашд яах юм. За тэгээд улс төртэй холбоотой зүйлсийг ярих гэсэн. За эхний асуулт маань ерөнхийдөө одоо өнөөдрийн ярилцлагын таны тактикийг судлах гэж тавьсан шүү. За манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ Хүнс групп, Хүнсний манлай үйлдвэр, Хүнс комплекс хамтарч ажиллаж байгаа дуртахад таатай байна. За гол асуудал руу шууд орё тийм ээ. За өдөрт ер нь 2 цаг эрчим хүч таслуулж байна. Нэг. Хоёрдугаарт энийгээ дагаад хүүтэн дулааны асуудал тулгарлаа. За энэ бол нэг 30 хүрж өдөрж байгаа Улаанбаатар дээр үүссэн асуудал. Цаг агарын нөхцөлөдлийг харахад одоо олон улс төвлөж байгаа үйл явцыг харахад бол тогтворгүй байна. Манай хойд төрч жишээлбэл ямар хэмжээний цас ороод яаж хөдөрж байгааг харж байгаа. За ийм хэмжээний асуудал үүсгэхэд за бид нар улсаараа хөлдөгнэ. За яг та ямар дүгнэлттэй байна? За нэгдүгээрт бол энэ иргэд бол маш бухимдалтай байгаа гэдгийг ойлгож байна. Тэ яг юм 21-р зуун тогоо таслуулаад амьдрах их хүсгэлээд гэхдээ энэ бидний бодит байдал би өнөөдөр бол ямар нэгэн юм маск байхгүйгээр гой сайхан юм ярихгүйгээр бодит байдлыг ярих гэж бодож ирсэн. За тэгэхээр хин нэгэн таалагдах бол аль бол байхгүй. Гэхдээ засгийн газарт бас ажиллаад 1 жил гаруй хугацаа өнгөрлөө. Тэгээд бас зарим ус төрчдийн хэлж чаддаггүй зүйлийг бас хэлье гэж бодоод ирлээ. Тэгэхээр магадгүй үе үеийн засгийн газар бас иргэдээс болгоомжлоод за тэгээд маш их популизм дунд бас болгоомжлоод том реформуудад зоригтой хийж чаддаг үр дүн нь бол өнөөдөр. Тэгэхээр өнөөдөр үр дүн гэдэг бол өнгөрсөн манай одоо арчлалт шилжсэний 35 жилийн үр дүн шүү дээ. Реформ зоригтой хийж чаддаг үр дүн. Замун цахилгаан эрчим хүчинд анхаарал тавьдаггүй байсны үр дүн. Нэг улсаас хамааралтай байсны үр дүн. За энийг би нөгөө хин нэгэнд буруу хийх гэж эсвэл өмнөх рүүгээ жих гэж хэлж байгаа юм биш үү? Одоо бүгдээр нэг дүгнэлт хийчихээ. Яг ямар байдалтай байгаа юм бэ гэхээр
дэлхийд дээр тухайлбал нэг эдийн засгийн өсөлт ингээд явдаг. Эдийн засгийн өсөлт явахын урдч нөхцөл нь эрчим хүчний хангамж идэг. Эрчим хүчний салбарын дэлхийд дээр 20 жилээр ингэж урд нь гарч явдаг. Эдийн засгаа чирж явдаг. Гэвтэл Монгол улсын эрчим хүчний салбар 20 жилээр ингээд ухарсан. Эдийн засгийн өсөлтийг дийлдэггүй хоошоо ингээд татаж хангаж явдаг. Энэ бол ингээд бодит байдал. Эрчим хүчний салбарт реформ хийя гэд тэгэхээр 2 удаа реформ хийх гэж үтсэн юм билээ. 2 засгийн газар хоёулаа огцорсон. За энэ бол факт. За иргэдэд таалагдахгүй байж болно. Гэхдээ Монгол улсад хэрэгтэй зүйл бол юу вэ гэхээр энэ эдийн засгийн реформ. Эдийн засгийн реформ хаанаас эхлэх вэ гэхээр эрчим хүчний реформоос эхлэхээс аргагүй байсан юм байна. Тэгээд яг одоо түүх ярих юм бол анх 3 намын ардын нам, ардсан нам, хүн нам хамтраад засгийн газар байгуулсан. 126 гишүүдээс 118 гишүүд нэг талтай гарсан. За тэгээд том төслүүдтэй санхүүжүүлъя гэж зөрөгтэй явъя гэдэг амбицтай хөтөлбөрөөр гаргасан. Энэ нэг л зүйл дутаад байсан. Тэр нь юу вэ гэхээр эрчим хүч байхгүй. Эрчим хүч байхгүй бол байшин баригдахгүй, үйлдвэр баригдахгүй, холболт хийгдэхгүй тийм ээ. Тэгэхээр энийг нь тухайлбал хийя гэдэг саналыг би маш хүчтэй тавьсан юм аа. Тэгээд яагаад гэвэл манай хүн намын мөрийн хөтөлбөр эрчим хүчний реформыг тууштай хийнэ гэж орсон. Тэрийг бол хийгээ явъя гэдэг. Ингээд эрчим хүчний үндэсний хороо байгуулагдсан. Тэгээ хороо нь бол хүмүүсийн яриад байгаа шиг 2-3 жил ажилласан юм биш шүү. Энэ бол 2024 оны 9 сарын 25-ны 95 дугаар тушаалаар үндэсний хороо байгуулагдсан. За ингээд ажилдаа орсон. За эрчим хүч байхгүй байна. Тэгээ яагаад байхгүй байна гэхээр бодит байдал дээр санхүүжилт байхгүй. Улсын төсвөөс хөрөнгө оруулалт байхгүй. Сүүлийн 40 жил цахилгаан станц төсвөөс баригдаагүй. Хувийн сектор барьна барийг гэхлээр хувийн сектор нэг ширхэж төсөл байхгүй. Яагаад гэхээр өртгөөсөө үнэн бага. Ашиггүй байна гэд. За тэгвэл одоо засгийн газар төсөв байхгүй. Нөгөө талдаа хувийн сектор нь орох боломжгүй. За тэгвэл хаанаас санхүүжих вэ? Гаднаас зээл тусламж авна гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт 2014 оноос Парисын хэлцээрт бүх улсууд ороод нэгдсэн нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй гэж шийдсэн. Ингээд санхүүжилтгүй болсон баг. За ингээд үр дүнд нь бол маш олон төслүүд сонсогдоод байдаг. Цахилгаан станц тэгсэн мөртлөө хэрэгждэггүй. Маш их популизмтай дээрээс нь бодит их усрал байхгүй. За ингээд яах вэ гэсэн эрчим хүчний үндэсний хороогоо байгуулад бүгдээр ямар ч хэлсэн энэ зоригтойгоо реформа хий. Инхийн тулд бол ингээд зорилтоо тодорхой болгоё. Тодорхой 3 арга хэмжээ авъя. Нэгдүгээр болохоор үнийг төрөөс хатуу барихаа болёо. Хоёрдугаарт болохоор эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийя. Хувь руу шилжүүлье гэсэн үг шүү дээ. Тэгээ гуравдугаарт бол энэ ногоон шилжилтийн замаар экспортын төслүүдийг явуулах нь зүйтэй байна. Энэ бол орлого олох их үс хэрмэ гэсэн ийм 3 зүйлээ томьёолоод ингээ явсан юм. Тэгээд эндээс зөвхөн үн нэмэх асуудлыг хийж чадсан. За тэгэхээр зөв хүмүүс одоо ингээ шүүмжлээд байгаа. Зөвхөн ингээ үн нэмсэн байна. Тэгээд өөр юу хийсэн бэ гэд. Тэгэхээр би нэгдүгээрт нэг ийм энэ эрчим хүчний үндэсний хороо гэдэг байгууллага нь 25 оны 9 сард байгуулагдаад 24 оны 9 сард байгуулагдаад 25 оны 7 сарын 9-нд татан буугдсан. 9 сард байгуулагдаад бол санхүүжилтээр бол байхгүй явж чад үндсэндээ бол 6 сар л үйл ажиллагаа явуулсан. Тэр олон их тэрбум төгрөг зарцуулсан зүйл огт байхгүй. 1.7 тэрбум төгрөгийн зарцуулалт бол хийгдсэн. Ингээд 6 сар үйл ажиллагаа явуулаад татан буугдсан. Гэхдээ энэ хугацаанд бол маш чухал ажлуудыг бол хийсэн гэж бодож байгаа. За үнийн асуудлаар бол яалтч авахгүй бид нар хувийн сектортой уулзалт хийсэн. Та нар хөрөнгө оруулалт хийгээч. Цахилгаан станц бариач. Одоо манай газрын дор асар хэмжээний нүүрсэн дээр ихлээр мөнгө байхгүй шүү дээ. Тэгээд ямар асуудал байна гэхлээр дотоодын хөрөнгө оруулагчид, гадны хөрөнгө оруулагчид бол бид нар ингээд ийм их бага үнийг ингээд засгийн газар тогтооцсон байхад яаж бид нар бизнес хийх юм бэ? Үр ашиггүй шүү дээ. Одоо талхаар зүйрлэх юм бол
талхны зах зээл нь 2000 төгрөг байхад бидний талхаа 1000 төгрөгөөр зар гээд ингээд тулгаад байна шүү дээ. Гэтэл бидний өөрөө өртөг 1500 байхад бид нар яаж алдагдaltaй ажиллах юм бэ? За тэгвэл сангийн хамтныхаа ингээд төсвийг харж байгаа. Төсвүүдээр цахилгаан станц барих их усүр байна уу гэхээр баггүй. Гадныхантай уулзж байгаа боломжгүй танах уулаас үнэн юм дор байгаа болохоор бид нар санхүүжүүлэх боломжгүй. Бид нар санхүүжүүлэх юм бол ногоон их усрыг санхүүжүүлнэ гэдэг. Яг л ийм. За ингээ хувийн секторын хүсэлтийг хүлээж аваад за ерөөсөө бид нар хуучинтайгаа ноцолдох юм уу? Хуучинтайгаа ноцолдох юм бол засал хэлбэл явах нь шүү дээ. ТС 2 3 4 чинь хүчин чадал нэмэгдэхгүй. Гэтэл одоо өнөөдөр Монгол улсын эрчим хүчний эрэлт бол жилдээ нэг 8-аас 10% өсөд байгаа гэсэн яг бодит байдал дээр 15-аас 20% шүү. Өнөөдөр манай суурилагдсан хүчин чадал 1.8 гигаватт гэж байгаа боловч яг хэрэгцээ нь 4 гигаватт байгаа. Тэ. Тэгээ эдийн засгаа ингээд барьчаад байгаа байхгүй. Тэгэхээр би эдийн засгийн хувьд бол шийдвэр гаргана шүү дээ. За одоо цаашаа яах юм бэ гэхээр богино хугацаанд эрчим хүчний их усрыг шийдэхгүй юм бол энэ хот хүлтгэн гэдэг нь тодорхой юм байна. Тог цагтаанд асрын тодорхой юм байна. Тэгэхээр зөрөгтэй байя. Тэгэхээр эхлэлний ээлжинд яах вэ гэхээр энэ хувийн секторын хүслийг хүлээж аваад үнийг нь чөлөөлөх биш ядаж өртөгт нь ойртуулъя л гэдэг шийдвэр гарсан байхгүй. Саяын үн нэмсэн асуудал бол үнийг үйлдвэрсэн өртөгт нь хүргэсэн юм уу ойртуулсан юм уу? Ойртуулсан. Хүрээгүй гэсэн үг. Хүрээгүй гэсэн үг байхгүй. Ер нь бол хүргэчээ гэсэн тэгээд засгийн газар дээр болгүй энэ одоо иргэд түлээж авах хэцүү өвөл болж байна. Инфляц яах вүлээ гэдэг. За тэгээд бол ойртуулсан. Үр дүнд нь бол одоо маш сайн сигнал бол хувийн секторт очсон. Дотоод гадаадынхан. Тэгээд ямар үр дүн гарсан юм бэ? Дорж ханд сайдаа гэд байх шиг байна. Үр дүн гарсан нь юу вэ гэхээр 1 жилийн дотор бид нар 8 их 80 төгрөгийн санхүүжилтийг татсан. Шийдвэрлэсэн. Тэгвэл энэ нь засгийн газар авах биш, улсын өр бол биш. Энэ нь шууд хувийн сектор хэрэг. За энэ ингээ сигнал явцсан. 8 их 80. За та санджаа бол яг 1 жилийн өмнө бид нар Давост, Швейцарт очоод Европын сэргээн босоод төвшлийн банкта 1 тэрбум еврогийн санхүүжилт авахар шийдсэн. Энэ бол 100% хувийн сектор. Одоо яг нэг зүйлийг маш тодорхой болгох гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр эрчим хүчний салбарт бол төр орохгүй. Төр дэд үтсийн одоо шугам барих, сүлжээгээ сайжруулах энэ дээр л хөрөнгө оруулалтаа юм. Яг эрчим хүчний их усртэр бол дан хувийн сектор. Тэгэхээр олон улсын санхүүгийн байгууллагатай юу ярьж байгаа гэхээр та нар бидэрт биш хувийн секторт мөнгө өгөөч гэдэг. Тэгээ үр дүнд нь Европын сэргээн босол төвшлийн банкнаас 1 тэрбум доллар 3.5 их 80. За 3 сарын өмнө хөрөнгө оруулалтын банкнаас 1 тэрбум евро буюу 4.3 их 80 нийтдээ 8 их 80 төгрөгийг шууд хувийн секторт жилийн 5% хүүтэй 10 жилийн хугацаатай өхөөр шийдвэр нь гарцсан. Одоо ажлуудыг дэ явж байгаа. Одоо ямар шатан дээр явж байгаа? Энэ 8 их 80 төгрөг гэдэг чинь нөгөө нүүрсний цэцгэлгээ станц биш, евро руу орох чинь л да ногоон эрчим хүч рүү. Гэхдээ би одоо 5 дугаар цэцгэлгээ станц дээр дүүцүүлээд бодохоор 2.2 хэрж нэг 4 ийм том станц барих хэмжээний мөнгө гэдэг чинь их мөнгө байхгүй. Энэ ямар төслүүд дээр ороод хизээ энэ санхүүжилт нь хийгдээд хизээ яаж хэрэгжээд бид нар эрчим хүчнийхээ энэ асуудлаа шийдэх. Одоо ямар шатан дээр явж байна? За санхүүжилтээ бол өгнө гэдгийг бол шийдсэн. Одоо банкуудаар дамжиж өгнө. Манай Монголын банкуудаар гэсэн үг. Тэгээд эрчим хүчний компаниуд нь материал өгч байгаа. Тэгээд засгийн газраас юу хийж байгаа гэхэлэр PPA гэж ярьдаг. Одоо цахилгаан худалдаж авах урт хугацааны гэрээг байгуулан тэрэн дээр үндэслээд санхүүжилтээ өгөөл явчихна. Энэ процесс хийгдээд явж байна. За тэгэхээр ногоон эрчим хүч гэвэл Европод бол нар салхины эрчим хүчинд бол хөрөнгө оруулалт хийдэг, нүүрсэнд бол оруулахгүй гэж байгаа. Нар салхины эрчим хүч нь бол маш хямдхан, нүүрснээс хямдхан болцсон байхгүй технологи нь. Маш олон монголчууд ингээд асуугаад бидний газрынхаа хөрсөн доор маш хямдхан нүүрстэй мөртлөө яагаад нүүрснийхаа цахилгаан станцыг барихгүй нар салхи гэж яриад байгаа юм бэ гэд. Тэгэхээр тийм ээ бидний газрын хөрсөн доор маш их хэмжээний нөөц байж болно. Гэтэ мөнгө авахгүй бол цахилгаан станц баригдахгүй шүү дээ. Хөрөнгө оруулагч байхгүй бол баригдахгүй. Гэтэл тэр мөнгө санхүүжилт чинь хаана ийна гэхээр ногоон эрчим хүчин дээр байгаа байхгүй.
Яагаад гэвэл тэр чинь хямдхан. Тэгээд bankable байхгүй. Өөрөөр хэлэх юм бол манай тэр нөгөө үн өртөглөө нь ингээд ойртоод нэг 7-8 цент боллоо гэхэд энэ дээр бол нөгөө ногоо эрчим хүч чинь хангалттай орлого олж болж байгаа. Ногоо эрчим хүч тухайлбал нэг 6-7 центийн өртөг гарлаа гэхэд цаанаас нь 1-2 центийн ашиг унж байгаа болохоор энэ үр ашигтай болоод үр дүнд нь банкуд санхүүжүүлэлт ирж байгаа байхгүй. За энэ бол ингээд нэгдүгээр асуудал юм аа. Хоёр дахь нь болохоор энэ бүцэн өөрчлөлтийн асуудал. Бүцэн өөрчлөлтийн асуудал гэхэлэр манайд байгаа нэг эрчим хүчний ТЭЦ 2 3 4 нэмэх нь нөгөө дулаан дамжуулах. За тэгээд түгээх гэдэг нэг ийм нэг 10 хэдэн компани л асуудал байна. Энэ асуудлуудыг бид нар маш тодорхой бүцэн өөрчлөлт хийх төлөвийг нь гаргаад зөвлөмжөө гаргаад өгсөн. Тэр нь юу гэхлээр та хороо юу? Тий. За. Эхний ээлжинд юу байна гэхээр эхний ээлжинд бүгдээрээ хувийн одоо мэрэгжлийн менежментийн баг оруулъя. Тэгээд дамжуулах төр болохоор төр өөрөө өмчлөлтөө бай. Харин цахилгаан үйлдвэрлэх болон түгээхийг бол эхний ээлжинд 49%-ийг нь хувийн сектор санал болгоё. Тэгээ явандаа бол IPO хийгээд ингээд хувь руу шилжүүлье гэдэг төлөвлөгөөг ажлын зургийг бүгднийг гаргаад батлаад явж ирсэн. Тэгээд хоолойт байгууллагт нөхцөн байхгүй. Энэ хоёр. За гуурт нь болохоор эрчим хүчний экспортын асуудал гэдэг. Тэгээ хүмүүс ингээд нөгөө шүүмжлээд идэв шүү. Заавал уучлаарай дурж байгаа тест. Хоёулаа ингээд лог дараалтай. За экспортыг би танаас асуув. За саяын тэр бүтээн байгуулалттай холбоотой зүйлсийг асуув. За дээрэс нь эрчим хүчний салбарын нэг бүтцийн өөрчлөлт буюу дахин инженерчлэн гэж яриад байгаа зүйлийг бас асуув. Миний хувьд одоо эхлээд танаас асууж байгаа зүйл нь би танаас өмнөх ярилцлагаараа бас асууж исэн. Ер нь энэ эрчим хүчний салбараа ингээд реформ хий, янзлын шинжилгээ хийж байгаа хүн нэлээд сайн судалсан билүү дээ тийм ээ. За одоо хамгийн сүүлд бид нар энэ төвийн бүс дээр нийслэл Оросын энэ бүс дээр бид нар хэдэн одоо мегаватт хүрээд энэ эрчим хүч маань асуудалд орвоо. Өнөөдрийн шаардлагатай байгаа нь хэд манайх гаргаж байгаа дотоодын нөөц бололцоо нь хэд за хой төрш болон урд төршөөсөө авж байгаа нь хэд байна. Энэ тоонуудаа харсан уу та? За манай суурлагдсан хүчин чадал чинь 1.8 гигаватт байхгүй. Тий. За тэгээд би түрүүн хэлсэн манай яг жинхэнэ бодит хэрэглээ бол 4 гигаватт ах. 4 гигаватт. Орон нутагт байна. Уурхаанууд байна. За одоо төмөр зам их юм бол цахилгаанжуулах шаардлагатай. Тэрэн дээр тухайлбал 200 мегаватт хэрэгтэй ч гэдэг юм уу ийм байна. За яг одоогийн 1 жилийн хугацаанд тухайлбал энэ үн ингээд тодорхой түвшин нэг төслөө штэ. Өртөглөөний ортлоо. Үр дүнд юу болсон бэ гэдэг хүмүүс гайхаад ш. 500 мегаватт шинээр хувийн сектор ашиглалтанд оруулсан штэ. Хэрвээ бид нар өртөгтөнд оруулаагүй бол энэ төслүүд ашиггүй явахгүй штэ. Бөөрөлжтийн цахилгаан станц, сэлэнгийн дулааны цахилгаан станц, завхных. Одоо дахиад бид нар тархмал их үсвэр 600 мегаваттын бүгд зураг төслүүдийг нь хийгээд тооцооллыг нь гаргаад манай үндэсний хорон дээр гараад өгсөн. Одоо 2026 онд энэ ажил ингээ хийгдэх гээд явж байна. Тэгэхээр би нэг зүйлийг хэлэх гээд байгаа нь Монгол улсын хэрэглээг хангахын тулд өнөөдөр нүүрсний цахилгаан станц хэрэгтэй. Үнэн тогтвортой байхгүй. Нөгөө талдаа тархмал их үсвэр гэж байна. Өөрөөр хэлэх юм бол заавал төвийн сүлжээнд холбохгүйгээр уул уурхаалуу цахилгаан нийлүүлэх. Мөн тэнд байгаа 21 аймгийн төв рүү 330 сумын төвд нэг 10-20 мегаваттын цахилгаан нийлүүлэх ийм үндсэн сүлжээнд холбогдохгүй гэсэн. Энийг бид нар боломжийг нээсэн байхгүй үндэсний хороогоор. Үр дүнд нь одоо нэг оргил ачааллын үед эн чинь ачааллыг ингээд бууруулах ийм тооцоололт байгаа. Тэрүүгээр бид нар 600 мегаватт ажил хийгээд явж байгаа. За ингээд одоогийн байдлаар 500 мегаватт шинээр их үсэр зөвхөн хувийн сектороор гарч ирсэн хэрвээ үндэсний хороо байгуулагдаагүй бол энэ үнийн өсөлтийг шийдэж чадаагүй бол энэ ашиглалтанд орохгүй. Дахиад 600 ч орохгүй. Бид нар энэ нэг 1800 дотроо л хэрэлдэж муудалцсан хэвээрэл байдалтай байна гэсэн. За тэгэхээр энэ хугацаанд юу хийсэн бэ гэхээр үндсэндээ бол 6 сарын хугацаанд бол үндэсний хороо ажилласан, татан буугдсан. Манай улсын хуралдах популистууд бол татан буулга гэсээр буулгасан. Одоо тэр популистууд маань
2 жил болчлаа ажиллаа өгөө юу хийсэн бэ гэдээ асуугаад хашиг нь уучлаарай. Ийм хүмүүсээс болж Монгол улс олон жил ингээд цахилгаан станцууд баригдаагүй. Харин бидний хувьд бол энэ ажлыг бол тултал нь хийнэ. Өнөөдөр дор чандын нөгөө эрчим хүчний сайд мэтэр ингээд нийгэмд ойлгуулад хашиг байна. Би чинь эрчим хүчний сайд бол биш. Гэхдээ засгийн газрын төвшөнд энэ эрчим хүч ямар чухал юм бэ гэдгийг ойлгоцсон болохоор энэ ажлаа бол дуустал нь хийнэ гэсэн ийм байр суурьтай. Тийм. Тантай санал нэг байна. Дор чанд гэдэг хүн бол эрчим хүчний сайд биш. Эрчим хүчтэй холбоотой асуудлыг одоо хариуцж явах салбарыг тэргүүлж байгаа хүн биш ээ. Бодлого зангидж байгаа хүн биш. Гэхдээ эрчим хүчний реформ гэдэг зүйлийг бодлогын төвшөнд яриад парламентын сонгуульд ороод тэр сонгуулиас тодорхой хэмжээний дэмжлэг аваад хамтарсан засгийн газарт бодлогоо тусгаж оруулаад тэр үндэсний хороо байгуулад тэгээд иргэд нэг л юм хэлээд байгаа. Дор чанд гэдэг хүн энэ зүйлийг таасаа хэлж штэ. Ингиж нэмээгүй бол ингээд нэмэлт эрчим хүчний их усрууд гарахгүй, хувийн хөвчлүүд орж ирэхгүй гэж. Үнийг нэмээд инфляц тодорхой хэмжээнд өсөөд иргэдэд дарамт тулсан. Гэтэл жилийн дараа өнөөдөр өдөрт 2 цаг багтаа штэ. Ингээд хязгаарлах хэмжээнд очиж байгаа юм. Бид нар тэгээ яагаад энэ асуудлыг шийдээг юм бэ гэдэг зүйлийг л танаас асуухыг хүсэж байгаа юм. За хэрвээ яг ийм байдлыг үүсээгүй бол өдөрт 6 цаг хязгаарлах байсан шүү. Одоо энэ бол олон улсын жишээ. Тэр үн нэмээгүй болов? Тий. Үн нэмээгүй гэдэг нь бол үнийг бол бид нар өртөглөө шилжүүлсэн ойрцсон үр дүнд нь өнөөдөр ингээд 500 мегаватт чинь шинээр ашиглалтанд орчод байна шүү дээ. Дандаа хувийн сектор энэ үр дүн баг. Дахиад 600 мегаваттыг энэ жил ашиглалтанд оруулахаар ингээд ажиллаж чинь дандаа хувийн сектор тархмал байхгүй. Тэр нь болохоор цаашаага бас ингээд үн ингээд бодтой өсгөлэр чинь банкнууд чинь өөрсдөө энэ салбар санхүүжилт өгдөг байсан байхгүй. Олон улсын банк, дотоодын банк ашиггүй юм чинь яах, бизнес нь ашиггүй. Тэгээ төр нь мөнгө авахгүй шүү дээ. Одоо хоёулаа ингээд бодтол ярил л та. Би ингээд 4 жил улсын хурал суудаг байхдаа маш их шүүмжилдэг сэдв бол төсөв байсан. Гэдэг төсвөр бид нар сүүлийн 30-40 жил цахилгаан станц барьсан юм уу? Барыг юу хийдэг вэ? Орон нутагт баахан зам тавьдаг, дээвэр янзалдаг, соёлын төв барьдаг ийм л байсан шүү дээ. Тэгэл би сонгогдсон чухал гэсэн байдлаар л ханддаг. Тэгээд талаар нэг тараагаа ичдэг. Тэгээд бүтээн байгуулалт байдаггүй. Одоо ингээд засагт ороод төсөв дээр ямар өөрчлөлт гарсан юм? Одоо ингээд өөрчлөлт гарч байгаа нь тухайлбал засгийн газарт ороод за төсөө бол одоо бүгдээр аль болох төвлөрүүлье. Өмнөх одоо төсөө тухайлбал бид нар нөгөө 330 сум 21 аймаг руу тараах биш. Эсвэргээрээ нөгөө 7 бүс рүүгээ бүсийн чанартай дэд үтсийн төслүүдийг санхүүжүүлэх гэж орж ирсэн шүү дээ. Сая өнгөрсөн 10 сард орж ирээд 9 сард орж ирээд 11 сарын ихээр батлагдсан 26 оны төсөв чинь нөгөө нэг замуудтай соёлын төвтэй төсөв батлагдсан. Тэгээ хурцсан байхгүй. Дор чанд гэдэг хүн тэгэл чимээгүй сууж исэн. За энэ дээр бол засгийн газар дээр бол би байр суурь маш хатуу илэрхийлдэг. Засгийн газар бол кабинетын зарчмаар явд юм. 4 жил нөгөө бас эдийн засгийн зөв юм ярьжсэн хүн яагаад чимээгүй болчихвэ гэд. Засгийн газар дээр ингээд олонхоороо шийдэд явж байгаа тохиолдолд би одоо кабинетын зарчим барин шүү дээ. Гэхдээ засгийн газар дээр чи энэ жил их усөр маш бага, эдийн засгийн орлого нь ингээд буурсан. Энэ жилийн төсөв бол үндсэндээ хэмнэлтийн төсөв болсон шүү дээ. Тийм биз? 2026 оных. Гэхдээ нөгөө орон нутаг руу бүсчилсэн хөгжлийн тэр нөгөө багц маань ингээд задраад маш ихэд харцсан нь бол үнэн. Энийг бол бодит үнний бодтоор л хэлэх хэрэгтэй. Энтэй холбоотойгоор би зөвхөн нэг зүйлийг нэг хэлчмээр байгаа. Төсөв ярьсан болохоор Монгол улс өнөөдөр ийм 330 сумтай 21 аймагтай маш том газар нутагтай. Монголчууд ингэ асуугаад идэг. Та нар одоо ингэ 3 сая хүнтэй ийм улсыг чинь хөгжүүлдэггүй ямар сонин хүмүүс вэ гэд. Ус төрчтэй загнаад идэг. Харалт манай хөрш хятад улс гэхэд нэг дүүргэн л 3 сая хүнтэй. Гэтэл энэ чинь ганц дүүргийн асуудал шийдэхгүй гэдэг. Уучлаарай бодит нь бол тийм биш. Монгол улсын төсөв бол газар санхүүжүүлдэг. Монгол улс өнөөдөр 330 дүүрэг санхүүжүүлж байгаа байхгүй юу тэр. Өнөөдөр 300 сая хүнтэй дүүцэх хэмжээний ийм санхүүжилтийг Монгол улсын төсвөөс санхүүжүүлдэг. Дийлдэггүй. 70 жил Оросоос бид нар мөнгө авч байгаа, төр тавьж байгаа дийлээгөө.
35 жил төсвөөсөө авах гээд дийлэхгүй ийм том газар нутагта цөөхөн улс ингэж тарсан байдлаар хөгжсөн улс дэлхийд дээр нэг ч байдаг. Тэгэхээр одоо ингээ хөгжөө гэдэг юм бол энэ популизм жахан болцгоо. Хөгжөө гэдэг юм бол бид нар энэ орон нутгаа ингэж нэгтгэжиж хөгжихгүй болохгүй. Дэлхийд дээр юм одоо дэлхийн түүхийг аваад үзэх юм бол хамгийн богино хугацаанд хөгжсөн улс юу вэ гэхээр жижигхэн газар нутагта олон хүн хамт тусал хөгждөг. Англичууд, Японууд байна, Сингапурууд байна. Эсвэргээрээ том газар нутагта цөөхөн хүн хамтаа бас хөгжсөн төв дэлхийд дээр байдаггүй. Хоёр улс л хөгжсөн байд. Тэр нь юу гэхээр Канада, тэр нь юу гэхээр Австрали. Гэтэл Канада юу вэ гэхээр нийт газар нутгийнхаа маш бага хэсгээр төвлөрж амьдардаг байхгүй. Тэр нь дандаа нөгөө зах зээлтэйг ойрхон буюу Америк нэгдсэн улсын хил дагуу 150 км дотор л ингэж амьдардаг. Австрали нийт газар нутгийнхаа 2% дээр л хөрөнгө оруулалт хийдэг. Австралийн хүн ам нь бол нөгөө далайн эрэг дээр л дагаж амьдардаг болохоос биш шууд ингээд бүх газар нутгаа ингээд хуваагаад тэгээд тэн дээрээ сум байгуулад хөгжсөн ийм туршлага бол байхгүй байхгүй. Эндээс дүгнэлт нь юу байна гэхээр одоо бүгдээрээ нөгөө төсөв дээр чи яагаад мөнгө авахгүй байна? Энэ уул уурхаагаас асар их хэмжээний мөнгө олоод тэгээд хаана хулгай хийгээд байна уу гэдэг. Үгүй юм аа. Манайх юм социалист загварыг аваад явчихсан. Тэгээд би ганцхан түүх ярьчээ. Яагаад бид нар 330 сумтай болчих? Яагаад ийм болчихоо гэдэг ихэд 1940 онд Коминтерны шийдвэр гарсан байд юм бэл. Тэр нь юу вэ гэхээр дайнд бэлдэжсэн Сталинд мах хэрэгтэй байсан. Махаан нэгсэн Монгол байсан 20 сая мал бидэнд 200 сая мал хэрэгтэй байна. Тийм болохоор Монголыг одоо махны за тэгээд арьс ноосны ийм аж ахуй болох хэрэгтэйгэл тэгээ 330 сум буюу зөв нэгдэл байдлаар ингээд хуваацсан байхгүй. Тэгээ хуваахтаа болохоор 60 км тутамд нэг сум яагаад вэ гэхээр өдөртөө мороор яваад төрийн үйлчлэгээ аваад буцаад ирэхэд тохирох байдлаар ингэж хуваасан байд юм. Зүгээр л механикаар. За ингээд үр дүнд нь бид нар энэ загвартай ингээд 100 жил явж байгаа 100 жилээ тэмдэглээд байдаг. Гэхдээ энийгээ дандаа ингээд санхүүжуулдаг ингэж хөгжсөн хүмүүс дэлхийд дээр багхгүй. За уучлаарай таны яриг таслахгүй бол болохгүй нэ. Ойрд ер нь би таныг ярьцлага өгснгийг хараагүй. За тийм учраас асуух зүйлүүд маш их байна. Саяын таны ярьж байгаа хэсэг бол миний одоо нэвтрүүлгийн бараг 3 дахь хэсгээр тогтолцоотой холбоотой асуух зүйлүүд байна. Энэ дунд бас нэг нэмээд өгөөсөө. Дээрээс нь бас таны саяын хэлсэн санаанаас асуух зүйлж гарч ирлээ. Тэгэхээр үзэгчд маань асуудлыг ойлгомжтой болохын тулд эхлээд эрчимчтэй холбоотой асуудлаа тусгадаг. За та мөнгөгүй гэж хэллээ тийм үү? Төсөв дээр мөнгө байхгүй байгаа. Яалтчгүй байхгүй байгаа. Гэтэл сүүлийн 10 жилд гарсан зүгээр сүүлийн 10 жилийн хулгайгаа л тоолъё л доо. Хүн нам энэ дээр явж л байсан, хилж л байсан те. 40 их 80-ийн нүүрсний хулгай. Боловсролын зээлийн сангийн хэдэн 100 тэрбумын хулгай. Жидүү Капитал банкны хулгай. За өөр ямар хулгай байгаа вэ? Ногоон автобус. Тийм ээ. Зүгээр нэг төмөр замд байдаг нэг тийм дундаа шатны албан тушаалтнаас нь 7 тэрбум гараад ирлээ дээ. За ингээд энэ мөнгөнд дүнгуудыг тоолж үзлээ. Одоо ил гарсан мэдээллээр та бүхний хэлсэн мэдээллээр 126 их 80 төгрөг байна. 5 дугаар цахилгаан станцыг барьж чадахгүй зээлээр барих га тендер зарлаж байгаа. 2.3 их 80. 5 дугаар цахилгаан станц. За мөн нэг 2 их 80 гарантаа гэж хамгийн сүүлд яригдчихсэн энэ дүн яаж шинжлэхсэн юм гэдэггүй. Биднэрт мөнгө байхгүй ш мөнгөтэй байж шүү дээ. Ингээд энэ улс төрд байгаа, эрх мэдэлтэй байгаа энэ хүмүүс мөнгөгүй гэж хэлээд ахаар би бүр хувьдаа гайхаад учрыг нь олохгүй. Энэ бүх мөнгөнд дүнг нийлүүлээд 126 их 80 төгрөгөөр 2.3 их 80-аар 5 дугаар цахилгаан станц барьлаа гэж тооцох юм бол нийтдээ бараг 200 гаруй 280 эдэн ийм цахилгаан станцтай суух нь шүү дээ. Бид нар мөнгөгүй гэж хэлж болох юм уу? За би нэг зөв агуулга нь бол зөв. Тэгээ би энэ дээр бас тайлбар хийхгүй болохгүй байх. Өмнөх 4 жилийн хугацаанд хамгийн их хулгайтай тэмцсэн 4 жил болсон тийм ээ. Монголын түүхэнд гарсан 3 том хулгайг парламент дээр шүүгүүлүүлсэн бол хүн ам шүү дээ. 40 их 80-ыг тооцоод гаргаж ирсэн. Дараа нь тэрний өмнө хөгжлийн банк шахацаагаад гаргаж ирсэн 2 их 80. Дараа нь ногоон автобус
манай нийслэлдэх хүн намын төлөөлөгчд гаргаж ирээд явсан үнэн хулгайтаа тэмцэхгүй бол хөгжихгүй байна гэдэг. Гэтэ энэ хулгай чи хаанаас гараад? Төсвөөс биш байхгүй. Төрөмчин компаниуд байна. Төрөмчин компаниуд нууцлж хагаад төсөвдөр бид нар ингээд хуучин 76 байсан одоо 126 гишүүн чинь ингээд нэг бүрчлэн арьс дотор ингэж үзэж хагаад төсөө баталж шít. Гэтэл төрөмчин компани нэг захирал чинь тэнд ингээд гараа үсгэж зураал төсөөс их хэмжээний хөрөнгө оруулалтыг шийдэд яваад шít. Тэгтээ нууцлж байгаа. Энэтэй ч л бид нар эвдэрэхгүй асуудлыг гаргаж ирсэн бодит үнэн. Дорчаан 4 жил байхдаа маш их юм шударга байсан. Одоо ингээд засгийн газрын гишүүн болоод чимээг болчлаа гэдэг хүмүүс шүүмжлээд тах шиг байна. Засгийн газар дээр намайг байх хугацаанд нэг айхтар хулгай гарсан зүйл бол байхгүй. Би одоо тохиолбол тендерийн асуудал дээр цахимжуулж байна. Хуучин 2 тендерийн нэг нь одоо боломжгүй хуулийн байгууллагаар шийдэгдэх байсан бол одоо 90% оруулж байгаа жишээ. Ингээд засгийн газрын төвшөнд бол хяналт их сайн явж байгаа. Арчсан нам ч гэсэн энийг бол дотор нь ороод ингэ явсан. Одоо хариулт нь 126 их найт төгрөг гэж шүү дээ. Энэ бол ингээд юм нөгөө их усэр байна уу гэхлээр тэр төрөмчин компаниудаас гаргасан их усэр бол байна. А яг энэс хулгай хийдэг гэдэг юмыг бол бид нар харин хуулийн байгууллага ангилж иргэдэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Тухайлбал би 40 их найдын асуудал байна, хулгай байна гэж ярьсан. Гэтэ 40 их найд гэдэг чинь тухайлбал 18 их найд төгрөг авток гэрээний дүн баггүй. Тэрүүгээр чи ингээд төмөр зам барьсан байна, шугам татсан байна, янз янзын ажил хийсэн ба шүү дээ. Бажуулах үйлдвэр энэ төр барьсан байна гэдэг. Тэгээд тэндээс яг жинхэнэ авилгал нь хийдэг юм бэ гэхэлэр одоо 5% юм 10% юм хийд юм бүү мэд. Энийг бол хуулийн байгууллага тогтоох хэрэгтэй. Тэгээд 126 ийм их усэр бол ингээд дандаа дид үцрүүл орцсон ба шүү дээ. Үр ашиг байна уу үгүй гэхэлэр мэдгүй тэнд ингээд шийдвэр гаргаад нэг нөхөр ингэ шийдсэн парламентд бол биш шүү дээ. Тэгэхээр энийг бид нар парламент руу оруулж ирээд иргэдийнхээ өмнө нээлттэй ингэ ярилцаад явах юм бол харгу болчих гээд. Гэтэл зүүн төрөмчин компаниуд татвараа төлөөд тэр төрсөн татврынх нь мөнгөөр нь бид нар парламентын гишүүд сонгогдсон иргэдийн төлөөлөл ил тодор ингэ төсөө ярилцдаг байхад татвар төлөхгүйгээр зардал болгож бичээд тэр зардалтайгаа нууцлж хагаад тэнд ингээд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөл хийгээд явна энэ өөрөө буруу зүйл. Энийг л бид нар ил болгосон. Цаашдаа бол бид нар одоо төсөв ярьж байгаа бол парламент руугаа ил тод хилцдэг энэ жишгэлүүгээл орохгүй бол болохгүй. Тэгэхээр засгийн газар дээр одоо нууцлана гэдэг зүйл бол байж болохгүй гэдэг дээр би хаавтаа байр суурьтайгаа тэгээд өнөөдөр хүртэл бол нууцлаад явсан зүйл огт байхгүй ш. Тэгээд энэ бол бас үрдөө. За миний хэлэх гээд байгаа санаа бол бид нар бол мөнгөтэй байгаа шүү. Мөнгөгүй биш. Энийг бол буруу зарцуулж байгаа хулгайн замаар орж ийн гэдэг санаа. За салбарын асуудал. Үн нэмжүүл. За өртөгтөө хүрэх ёстой. Тэрэн дээр бол иргэдч хүлээмжшүүлсэн. Гэтэл зөвхөн үн нэмээд ингээд 2-3 багц ажил явах хэрэгтэй байхгүй. Уг нь бол тааж өөрөө танаа юуны хорооны хүрээнд 3-4 ажил хийхээр төлөвсөн гэдэг ярьж штэ. Салбарын асуудал руу орж чадсан. Өнөөдөр энэ салбарын асуудал нь юу болсон бэ гэхээр маш их хэмжээний алдагдaltaа, шаардлагагүй худалдан авалттай, тендертэй 10 аймгийн цахилгаан станц дээр нь авилгын асуудал гарцсан. Төрийн байгууллагын нь одоо хамгийн дээд албан тушаалтных нь нэг нь баригдчихсан ийм нөхцөл байдалтай. Тэнд байгаа салбарын асуудал хулгай тэр юмаа шийдэхгүйгээр иргэдийнхээ асуудал дээр ингээд зөвхөн хөндрөл учруулад нуруунд дээр нь ачаа өрүүлээд өнгөрч болох юм уу? Бид нар хизээ шийдэх. За тэгэхээр ингээд миний оронд шудрагтай. Зөв. Миний оронд ингээд би эрчим хүчний сайд бол биш хариуцдаггүй. Гэхдээ эрчим хүчний реформ хийх нь зүйтэй гэдэг байр суурьтай. Өнөөдрийн одоо ингээд тог тасалдал тухайлбал ингээд миний зүгээс ямар нэгэн буруутай зүйл байх юм бол би зүгээр огцроход бэлэн байна гэдгийг бол хэлж байгаа. Тэ. Харин энийг өөрчилж хараад энийг засахгүй бол болохгүй байна гэснээр одоо өнөөдөр ингээд нийгэм шүүмжлүүлж байгаа л одоо яах вэ? Заахаа шүүмжлэл гүтгүүлэх юм бол зөндөөлээд. Би бол үнэхээр 1 жил бол хэвлэлд ярьслага өгөөгүй. Энэ нутаа бол зөндөөлөх гүтгүүлэл явж байгаа. Гэхдээ
алга ташуулах гэж улс төрд ороогүй юм. Харин энэ улс оронд хэрэгтэй, ирээдүйд хэрэгтэй, тухайн үед иргэдэн эсэргүүцэж байсан ч гэлээ гисэн Монгол улсад хэрэгтэй байгаа энэ одоо шийдвэрийг гаргана гэдэг бол энэ улс төрчийн хийх ёстой зүйл, энэ дээр итгэл үнэмшилтэй байж байгаа. За шудрах биш байна гэд аргагүй иргэд болохоор ингээд үн өсгчөөд байдаг. Гэтэл тог тасраад байдаг. Энэ үйлчлэгэндээ таарсан те үнэндээ таарсан үйлчлэгээ авах хэрэгтэй биз дээ. Тэнд тулгаан зарчим. Гэтэл тэнд тулгаан авилгын асуудал гараад байна. Тэгэхээр хариуцлага тооцдог тэр албан тушаалт нь бол би тухайн салбарын хүн биш шүү дээ. Би чинь гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан шадар сайт. Хөрөнгө оруулалт татдаг, мөнгө олсод миний чаддаг ажил хийгээ явж байгаа. Энэ дундаа эдийн засгийн том төслүүдийг явуулах гэхээр эрчим хүч байхгүй байна гэж эрчим хүчний реформа хийгээд явсан мөн үү? Тэгээд ажиллаа хийгээд явж байхдаа бол за биелэгээ өмсөд нөгөө журлангоо угаана гэдэг юм байдэн шүү дээ. Тэхүү аль эсвэл одоо нөгөө шинээр одоо байшин барих уу, станц барих уу гэдэг юм хоёр хөлбөр бол байсан. Тэгэхээр миний хувьд бол яг хариуцсан сайд нь бол биш. Асуудал бол байгааг бол ойлгож байгаа. Тэгэхээр аль болох нөгөө шинэ их усрыг л татаж энэ асуудлыг шийдэхгүй бол манай станцууд чинь хуучин, насжилт нь өндөр, 50-60 жилийн настай болсон, технологи нь хоцорсон, дэлбэрэхэд бэлэн. Ийм зүйлийг бол одоо яг л манай салбарын 20 мянган инженер үйд юм билээ л дээ хөрхий. Тэгээ эдгээр нь хөрхий чадан ингээ аваа явдаг. Гэтэл цаашаагийн салбар дээр нөгөө шинэ хөрөнгө оруулалт хийгээд явъя гэдэг тэгэхээр хүний нөөц нь хэцүү. Яагаад гэвэл цалин багтаа 1.8 их найт төгрөгийн өртөө одоо ингээд лавга нэг жилд эрчим хүчний инженер болъё гэж байгаа хүүхдийн тоо хэд гэж бодож байна. Эрчим хүчний инженерээр их сургууль сурч байгаа хүүхдийн тоо 6хан биш. Багшийн цалин бага байна гэж сайн хүүхдүүд багш болохгүйтэй адилхан. Өртөө алдагдaltaй цалин багтаа, үн багтаа ийм салбарт бага цалингаар хэн ажиллах вүлээ гэдэг эрчим хүчний инженерг болчих одоо жишээ нь. Одоо ингээд би гаднаас хөрөнгө оруулалт ингээд татаад мөнгө өгье гэдгсэн чинь энэ салбарт ажилладаг хувийн сектор бараг байхгүй. 20-30 жил төр ингээд барьцсан болохоор тэгээ хүний нөөц байхгүй. Одоо ингээд би шадар сайтаа ногоон ажлын байр бэлдээгээд олон улсын байгууллагатай яриад бид тэр бэлтгэл ажил руу орж шин. Тэгээд дээрэс нь ингээд санхүүгийн байгууллагад яаж нөгөө төслөө бичгээ, bankable гэж ярьдаг үр ашигтай болох уу гэдэг л дээр одоо сургалтыг явж шин. Нойлоос нь эхэлж байгаа байхгүй жишээ нь. Тэгэхээр энэ ажил чинь ингээд цаг хугацаа ингээд орон түүнээс одоо энэ эрчим хүчний үндэсний хоороо байгууллагад 6 сар ажиллаад татан бууцны дараа хөөе нөгөө нэг цахилгаан станцууд чинь хаана нэ гэт. Тэгээ явуулныхаа гомдж байгаа байгаа. Тэгтээ 6 сард баригдаг цахилгаан станц гэж болов үгүй. Гэхдээ би нэг зүйлд бол маш ихтэй. Сая бас Давос яваад ирлээ. Нэгэд дэлхий бол маш юм эрчтэй болцсон байна. Маш үсгэлэн байна. Юунд гэхээр эрчим хүчин дээр дээрээс нь сайн мэдэн зис. Зис өнөөдөр $13,000 байна. Тэгээд $13,000. Өнөөдөр тий. Одоо өнөөдөр л өсч өсөн ч үгүй байна. Урт хугацаанд ингээ хадгалагдах юм байна. Зарим улсууд зисээ нөөцлөд эхэлж байна. Тэгээд тэнд бол юу ярьж байна гэхээр Чил, Монгол мэтийн эрчим хүчний их усртай дээр нь зисийн юм нөөцтэй ийм улсуудын хувьд бол хамгийн таатай юм одоо үе ирж байна. Дээр нь газрын ховор элемент чухал ашигт малтмалтай байх юм бол тэгээ энэ бол хамгийн их сайхан. Тэгэхээр Монгол улсад ингээд нэг уул уурхаан цонх нэгдсэн шиг яг одоо юм эрчим хүчний цонх нэгдэд байгаа байхгүй юу? Яагаад гэвэл одоо гар утас гэдэг чинь хуучин болно. Google хайлт хийхэд зарцуулдаг энерги чинь өнөөдөр ChatGPT хэмэл оюуханы энерги нь 10 дахин өссөн. Өнөөдөр дэлхийн нийт одоо эрчим хүчний хэрэглээ 27-28 тераватт. Гэвтэл дараагийн 5 жилийн хугацаанд нэмээд 10 тераваттын хэрэглээ бий болцсон. Технологи нь. Тэгээд эрчим хүч хаана нэ гэхээр эрчим хүч нь тухайлбал Монголд байгаад байдаг. Нөөц нь хямдхан байгаад байдаг. Ийм болохоор ингээд дэлхийн ертөнц бол энэ дээр асар эрчим хүчний хэрэглээтэй болцсон. Технологиуд даад Монгол улс нөөц нь байгаад байдаг. Гэтэл Монгол улс өнөөдөр яг энэ нөхцөлд ингээд тоггүй, цахилгаангүй асар их популизмтай
Тэгээд популистууд нь цахилгаан станцуудаа гацаагаад байдаг. Тэгээд төсөвдөр нь хөрөнгө оруулалт нь байдаггүй. Тэгээд энэ оддыг яах юм? Энийгээ би нүдэн ханаад өнгөрөх юм уу? Аль эсвэл энийхээ төлөө тэмцэх юм уу? Би бол Монгол улсын уул уурхаагаас илүү орлого олох боломжтой салбар бол эрчим хүч гэж үнээр итгэж байгаа. Экспортлох гэдэг байгаа шүү дээ тийм. Экспортоо бол хийн. Тийм болохоор ийшээгээ бол Монгол улс явахсаар аргагүй. За экспортлохоос өмнө эхлээд дотоодынхоо энгийн хэрэгцээг хангачмаар. Одоо манай метро баригдаад ч юм уу дахиад нэг 2 үйлдвэр баригдаад явхад бид эрчим хүчний хувьд дахиад хэрэглээ өснө. Өнөөдөр бол хамгийн сүүлд оргил ачаалал дээр энэ төвийн бүс дээр хэд төрсөн гэхээр 1803 мегаватт дээр очсон байна лээ. Одоо тэгээ тэр нэмэгдээд ирэхээр тэрийг яах юм бэ гэдэг асуудал тулгарчаад хойноос болон урдаас 200-300 сая доллараар жил болгон импортоор эрчим хүч аваад байна. Дотоодын нөхцөл байдлаа шийдэхийн тулд яах вэ? Ер нь цаашаа ирээдүй байна уу? Товчхон та нэг ийм ажлуудыг ингэж дарааллуулад хийхэд бид нар асуудлыг ийм хугацааны дараа шийдвэрлэнэ гэдэг нэг замын зураглал тооцоолол байвал хэлж өгөөч. Хоёр хөлбөр байгаа. Нэгдүгээр болохоор бид нар одоо энэ байгаа нүүрснийх станцуудыг бол аль болох додомдол хэсэгтээ явахсаар аргагүй. Тэр дөрөвдүгээр цахилгаан станцын нэмэлт цуухныхын асуудлыг шийдэж явахсаар аргагүй. Тий. Бүрэлжүүтэй цахилгаан станцыг холбохосоор арга байхгүй. Тэгээ баянган ч гэсэн оруулаад явахсаар арга байхгүй. Хажуугаар нь бол тархамлыг бид нар явуулах юм аа. Тархамл гэдэг нь бол тохиолбол манайх уул уурхаан тэр төслүүд дээр чинь цахилгаан станц авахгүй гацчаад байна шүү дээ. Тэгвэл тэрэн дээр нь нөгөө нар салхины хямдхан батраа ураг гуртаа эрчим хүчнийх нь их усрын зүгээр шууд нэгэд өгч ямар нэг хязгаарлалт авахгүй хэд л бол хэдээр нь ийм байдлаар явах юм бол энэ бол ингээд одоо оргил ачааллын үед манай үндсэн төвийн системийн ачааллыг бол бууруулах боломжтой. Нэг шийдвэрлэн 2027 он гэхэд бол би энэ шийдвэрлэх болов гэсэн юм үлээл. Та ингээд он хэлээл амлалт хэлээл гэдэг дараа нь тэгээд тэрэндээ асуугдаад байгаа шүү дээ. Яг нөгөө 2026 он шүү дээ. Тийм 2027 оны эцэст гээд тэгэхэд тухайлбал бид нар энэ оргил ачааллын асуудлыг шийдэж болов. Би бол 2028-аас 2030 онд бол экспортын асуудал одоо суурийг нь тавина эхлүүлнэ гэдэг ийм байдлаар маш тодорхой яриад байгаа шүү дээ. Хүмүүс бол ингэ гайхаад байгаа. Одоо энэ дэр би нэг юм хэлчихье. Яалч юу гайхах шүү дээ дарчаантаас. Гайхах. Одоо өөрсдөө ингээд нөөц нь байхгүй. Цахилгаан станцгүй. Дотоодынх нь эрчим хүчийн хангалтанд нөөц нь хүрэхгүй. Гаднаас авч идэг. Тэгээд бид нар нүүрсний цахилгаан станцтай хууч нэмж барьдаг. Тэгээ бид нэр экспортлно хэрж яах юм? Импортоор аваад дахиад тэрийг экспортлох. За одоо яг наадах дээр чинь нэг хариулт хэлчихье. Одоо ингээд сайхан л байна л да экспортлчвал. Логикийн хувьд бол зөв хүмүүсийн ч зөв. Таны ярьж байгаа ч зөв. Эхлээд ингээд дотоодынхаа асуудлыг шийдчихэд илүүдлээ экспортлно бидтэй ямар сони юм яриад байгаа юм бэ л гэдэг. Ахитлаг бодит байдал дээр бас тэр нь өөр байгаа байхгүй. Санхүүгийн модель нь өөр юм. За сонсъё. За тэр нь юу байна гэхээр одоо энэ Санжин Баяр гэдэг хүн ерхий сайд багтаа биш англи элчин сайд багтаа нэг 6 гигаваттын ийм эрчим хүчний их усүр экспортыг англичуудтай яриад шийдгээ явж исэн. Тэр түүх мэдж байгаа тийм. Шивэд дээр. Бид нар англичуудаас англид хөрөнгө оруулалтын форум уяар суулцсан. Үнэхээр тэд нар бол явж исэн бодит үнэ. Тэгэхээр ингээд хин гацаасан гэдэг. Яг гоо дэрэн тэгэл нэг манайсаа их оромжод гацаасан шүү дээ. Бодтой шүү дээ. За одоо яагаад ингээд дотроо ийм асуудалтай мөртлөө экспорт яриад байна гэдэг. Тэгэхээр экспортынх нь болохоор том зах зээл байхгүй. Манай зах зээл чинь жижигхэн байхгүй. Жижигхэн болохоор том хэмжээний хөрөнгө оруулалтууд манай зах зээлийг онилж орж ирэхгүй байгаа юм аа. 100 гигаватт 500 биш 100 мегаватт 500 мегаватт биш энд чинь 5 мегаватт 10 мегаваттаас дээш байж том төсөлтэй байж үн хямдардаг үр ашиг бий болдог. Тэгээ томчууд чинь ийм л юм сонирхож. Манайд болохоор яг батгдсан 2.3 тераваттын нарны эрчим хүчний салхины эрчим хүчний нөөц байдаг. Газар доороо бас асар хэмжээний эрчим хүчний нөөц байгаад байдаг. А энэ чинь ингээд цахилгаан болголоо гэдгийг хэрэглэгч хэрэгтэй эцтэй.
Гэтэл ингээд Монгол зарахгүй шүү дээ. Яг уул уурхайн бүтээгдэхүүнтэй адилхан. Өнөөдөр уул уурхайн оюу толгой гэдэг төсөл ч юм уу орж ирээд энэ чинь хятад руу зарж байгаа зү. Тийм биз? Яг тэрнтэй адилхан бид нар энэ хятад зүүн Азийн зах зээлтэй ингээд яриад нээх ажлыг ингээд хийгээ явж байгаа. Одоо ийм том хэмжээний төсөл ингээд орж ирсэн тохиолдолд яагаад бидэрт хэрэгтэй нэ гэхээр оргил ачааллын үед өвөл Монголын их одоо тухайлбал 2 гигаватт хүрлээ ихэд 100-аа 5-6 зугаар унцдаг байхгүй. Тогтворгүй байгааз. Тэгэхээр чи ингээд эрчим хүчний та нар нэг эрчим хүчний бизнес хийх чинь ингээд бодъё. Зөвхөн оргил ачааллаар нь төсөлж болохгүй. Чи 100-аа бид нар чинь 3 сар хөдөө гадаа явцдаг. Тэг эрчим хүч чинь хэрэглээд байхгүй болчдаг. Тогтворгүй байхгүй. Тэгэхээр чи эн чинь ингээд 100, 250, 20 мегаваттын л жижигхэн юм төслүүд л хэрэгжихгүй бол ашиггүй болчиход байгаа байхгүй. А гэтэл том хэмжээний ийм станц 6 гигаватт, 6 мегаватт гэсэн үг шүү дээ. Өнөөдөр Аква Павер яриад байгаа 10 гигаватт, 10 мегаватт. Эдгээр чинь юунд хэрэгтэй байна гэдэг тэгэхээр зах зээл нь Монгол биш, зах зээл нь Хятад тэгээд цаашаага Солонгос, Япон. Хятадын одоо нэг үн одоо 6-аас 7 цент байгаа. 6-аас 7 цент. Тэгтээ төр нь ингээд санхүүжилсэн үн байхгүй. Хөнгөлтөө үн. Солонгосынх 1 киловатт нь 18 цент байгаа. Японы 26 цент байгаа. 2010 онд Фукушимагийн газар хөдлөлт болон Фукушимагийн нэг атом цахилгаан станц нураад тэгээд Япончууд өөрсдөө санаачлаа Софтбанкнаас эрчим хүчний найдвартай их үүсвэрийг гаднаас авъя. Тэр нь хаана вэ? Монгол байна. Монголын газрын дорд байна гэдэг. Ингээд Азийн супер сүлжээ гэдэг зүйлийг тэд нар санхначлаад бас манай хөрөнгө оруулалтыг 10.8 гигаваттыг хийе гэж явж ирсэн бас бодит факт юм. Одоо бид нар ингээд энэ хэмжээний том хэмжээний экспортын юм хөрөнгө оруулалтыг татаж чадаад станц байгуулчих юм бол оргил ачааллынхаа тэр өвлийн 2-3 сартаа бол эндээс л авчих байхгүй. Гадагшаа за зүүн Аз ч юм уу эсвэл Хятад руу бид нар эрчим хүчийг экспортлох юм биш том төсөл хэрэгжүүлээд манай зах зээлд биш өөр илүү олон хэрэглэгчтэй зах зээл рүү оруулах юм байна. За энэ болох төсөл байна. Гэхдээ нөгөө авах байгаа тал чинь хүлээн зөвшөөрж байгаа юм. 1 2 дахь нь нөгөө их орончид одоо бид нар ингээд хэдэн жил станц барих гал асуудал үүсгээл явж байна. Сая ихтэл тэр ховд дотсон ямар асуудал болол хүн амтан бүхэлцүүлээ сууж байна. 1. 2 дахь нь гадна дотны нөлөө. Бид нар чинь ингээд дотоодын ганц асуудал биш байхгүй юу? Хараат бус байдлыг эднэр засгаж байна гэд орж иж байгаа энэ нөлөө шүү дээ. Усан цахилгаан станц дээр. Бид нар энийгээ давж чадах юм уу? Ямар тооцоол лээсэн. Бодит та чи одоо сүүлийн үед их прагматик гэдэг зүйлийг яриад байгаа шүү. Илүү яах вэ? За хятадын засгийн газартаа бид нар 4 удаа уулзаад за нөгөө нэг хил холболтын нэг бичгээр нь зурсан шүү дээ. Тэрэн дээр эрчим хүчний экспорт импорт хийе хамтаа ажиллагаа явуулъя гэдгээ тохирцсон. Хятад бол нөгөө тухайлбал Хятад, Солонгос, Япон бол энэ технологийн дэргүүлэгч гүрэн болно гэд зорилт тавиад яваад байгаа. Энэ дээр бол технологиг цахилгаанаар хангахад цэвэр технологи, цэвэр цахилгаан станц хэрэгтэй байгаа байхгүй. Тэр нь бол уран байж болно. Тэр нь бол ус байж болно. Тэр нь бол нар салхи байж болж байгаа байхгүй. За одоо нар салхи яагаад ийм чухал юм бэ гэд ирэхлээр манай нөгөө их оронч чинь гацаана гэдэг шүү дээ. Газар ухлаар гацаагаад идэг нөхдөөчүүд. Гэтэл бид нар газар дээр байгаа тэр агаарыг цахилгаан болгоод тийшээ мөнгө олно гэхэлэр арай ч их орончид тийм их орныхоо төлөө сэтгэлгүй байхгүй байлгүй дээ. Одоо сайд нар нь том төслүүдэд хэд дээр нь гацаачсан. Тэгээд бичиг цаас нь гарч ирээл одоо ингээд нүүр хийх газар бол болж байгаа шүү гэнэ ер нь бол. Тэгэхээр яг энэ юм чи явах юм уу гэж байгаа. Нэвтрүүлгийн цаг маань дуусах төгсөж байна та. За би экспорт Альбисор гар үсэг зурсан ч юм уу тэдэн мегаваттыг манахаас авъя ч юм уу тиймэрхүү хилцэл юм болсон юм уу? За Аква Павер гэдэг компанитай бол бид нар 10 гигаватт нэмэх нь 5 гигаваттын ногоон ус төрөгчийн төсөлтөөр шууд хөрөнгө оруулалт хийе гэд гар үсэг ирээд зураад одоо ажил нь эхлэх явж байгаа шүү дээ. Гэрээ юу эсвэл энэ нөгөө нэг санамж бичиг үү? Ийм өв юу? Бага. Энд чинь бол нөгөө шууд хөрөнгө оруулалт байхгүй. Тэгэхээр оюутлогоо шиг бид нар ингэж гар үсэг зурж ярих юм бол байхгүй шүү дээ. Энд чинь бол ингээд агаарыг л ингэж цахилгаан болгоод хувийн бизнес байхгүй юу?
Ердөөлийн. За экспорт дээр нэг юм байгаа шүү. Яахан хүмүүс одоо мэдээж ингээд гайхаад байгаа нь аргагүй. Гэтэ түрүүн логикэн дээр 3 төрлийн экспортын юм яриад байгаа. Нэг нь болохоор дата центр гэж байгаа тий. Одоо ингээд дэлхийд даяараа ингээд хиймэл оюухан хөгжөөд ирэхлээр эн чинь хасар хэмжээний цахилгаан хэрэгтэй. Тэгээ дата төвүүд тэрийг чинь ажиллаж бий болгодог. Тэгвэл тэр дата төвүүдэд юу хэрэгтэй байдаг юм бэ гэхлээр цэвэр эрчим хүч, хямдхан эрчим хүч. Тэгээд ус хэрэгтэй байдаг. Усаар хүргэдэг. Монгол яагаад энэ дээр давуу талтай байна гэхлээр Монгол ус 12 сарын 8 сар нь хүүтэн. Инх тайван ус энэ хоёр том үршиг ингээд даваад буужорж ирэхгүй. Тэгээд цунами байхгүй. Айхтар газар хөдлөлтөд идэвхтэй бүс биш. Тэгээд бид нар ардчилсан ус байхгүй. Rule of law гэж ярьдаг хуулиар засаглагддаг юм ус юм байна. Ийм болохоор асар хэмжээний дата төвүүд Монголд үйл ажиллагаа явуулах маш их сонирхолтой. Асуудал нь таны эрчим хүч нь хаана юм бэ? Сая Давостаар яриад бас 2-3 одоо нэг технологийн компаниудтай уулзаад бид нар хөрөнгө оруулалт хийгээд бэлэн байна. Гол нь таны эрчим хүч нь хаана юм л гэдэг байна. Тэгэхээр экспорт нь одоо бид нар дата төвүүдийг оруулж ирээд эрчим хүчээр хангаад тэр маань ингээд шилэн кабелаар олон улс руу гарахыг бид нар бас экспорт гэдэг байна. Энэ хамгийн боломжтой. Гурав дахь нь ногоон ус төрөгч, бор ус төрөгч гэдэг. Ус төрөгч нь юу гэхээр нар салхины одоо цахилгааныг хүлээж аваад ус төрөгч болоод задлаад тэгээд тэрийг нэг бол савлаж зарна, нэг бол аммони болгоод тэгээд энийг ингээд экспорт хийх юм боломж. Энэ бол хамгийн их одоо ирээдүй гэж хараад байгаа. Одоо аммони болгоод явж байгаа ус гэдэг юм бол тухайлбал энэ Намиб байгаа, Кenya байгаа. Энд бол асар хэмжээний юм нартай байхгүй тэнд. Манайх бол илүү салхи нь илүү идэг тий. Тэнд бол ингээ хүнсний хувьсгал, хөдөө аж ахуйн хувьсгал болоод байгаа. Яагаад вэ гэхээр тэр нөгөө аммони болгосон нь өөрөө хөдөө аж ахуйн бордоо болчдөг. Одоо маш энгийнээр ингээ цахилгаантай бороо орох юм бол тэр нөгөө газар үүшинд орчлоор маш сайн ингээ урмал ургадаг байхгүй. Тэгэхээр энэ боломжийн тухайлбал Монгол улсад байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол нар салхийг бид нар эрчим хүч болгоод шугам татаад одоо энэ оюутлогын тэн дээр бид нар ингээд хятадтай холболцоо хийчлээ шүү дээ. Одоохондоо бол бид нар аавна. Гэхдээ бид нар экспортлох байхгүй зэрэггүй. Хүмүүс ингээд экспорт гэхэлэр монголчууд экспорт хийж байгаа үг гэж ойлгоод бид нар хийж ирсэн шүү дээ. Орос руу бид нар нөгөө өвлийн үед ч гэсэн за 100 ч гэлээ гэсэн шөнийн тарифаар бид нар илүү цахилгааны Орос руу экспортлдог байхгүй. Яг тэрэн шиг хэрэгтэй үед оргил ачаал үед бид нар хятадаас авна. Өдрийн ачаал үед бол бид нар одоо эрчим хүчээ буцаал тэр шугамаараа экспортлно гэдэг. Энэ бол уулаасаа ингэ байдаг зүйл. Тэгэхээр эрчим хүчний экспорт нь тийм хол зүйл биш. 28 оноос тангон хэлээд байгаа. Тэгэхээр ямар ч хэлсэн дата төвүүд бол хийгдэд явна. За дээрэс нь бол бидний нөгөө сэрэгт эрчим хүч нь уламжлалтаас хямдхан болчихж байгаа болохоор үнийн хувьд бол өрсөлдөөнтэй. Тэгэхээр экспорт бол хийгднэ. Яагаад вэ гэхээр энэ улсууд чинь асар хэмжээний эрчим хүчний эрэлт үүсчихэд байгаа. Монгол бас том газар нутагтай. Нүүдлийн соёлтой. Тэгээд нар салхи гэдэг чинь бол өөрөө нүүдэлтэйг хоршиж амьдардаг байхгүй. Канадад тухайлбал ингээд том нарны панелын доотлолт нь сүйдэрт нь өвс ургадаг. Тэрэнд нь ингээд мал ингээд сайхан бэлчээ явдаг. Энэ бол ингээд Монголын давуу тал болохоор энэ боломжтой. Экспортлно. Экспортлно. За, нэвтрүүлгийн маань цаг ер нь дуусах өгч чинь. Дага 2 сэдв үлдчихэж байна л да. Тэгэхээр хоёулаа эрчим хүчтэй холбоотой асуудлыг эрчим хүчний сайттай ярьж байгаа юм шиг л ер нь ярьчлаа тийм ээ. Гэхдээ яг хуу гарц гаргалгаануудыг чинь сонслоо. За тэр үний асуудал дээр анхаарахгүй байсан бол ямар хэмжээний аюул тулгарх вэ гэдгийг бас сонслоо. За эрчим хүчний сайд чож сүрэн болон шадар сайд одоо эрчим хүчний үндэсний хорооны дарга асан дор чонд гэдэг хоёр хүн дээр хариуцлага тооцоод огцруулаа гэдэг зүйлийг арчсан намынхан за шижрэг шүүн тавьсан байл. Энэ юу нэг хэрэг бодтой санагдчих. Хүмүүс бол дэмжиж л байна. Яагаад гэвэл нэг хүн нь энэ салбарыг хариуцж исэн. Нэг хүн нь реформ хийгээд бүгдийг сайхан болгох зам руу гарганаа л гэсэн байсан хоёр. Гэтэл өнөөдөр сайхан болоогүй байсан учраас хариуцлагынхан зөв шүү дээ. За иргэд бол маш их бохимдолтой байгаа. Яг энэ бохимдолтой байгаа үед нэг сөрөг хүчний хувьд бол тэгэл бохимдол дээр нь сайхан ус төр хийж лээ. Тэрийг бол ойлгож байна.
Гэхдээ нөгөө гараж иж тавьж байгаа зүйл нь дандаа худлаа, гүтгэлэг яваад байгаа. Тэгэхээр намайг 2 жил одоо энэ эрчим хүчний сайд дээр ажилласан хүн шиг л ярьж илээ. 2 жилийн дараа улс төрөөс гарна гэх. Тэгээ би сая бол ингэ харууллаа энэ эрчим хүчний үндэсний хороо байгуулагдаад үндсэндээ бол 6 сар ажиллаад явсан. Энийг татан болоход хамгийн их орилж ирсэн бол манай Шижир гишүүн мэт. Одоо манай Женкогийн л дагуулууд шүү дээ. Тэгээ энэ Женко гэдэг хүмүүс чинь л одоо тухайн үед их оромчууд том төслүүдийг гацаадаг. Би нэг л зүйл хэлье. Монгол улс том газар нутагтай, газрынхаа дор баялагтай, нөөцтэй. Нөөц гэдэг бол газрынхаа хэмжээгээр ид. Илүү том газартай нь илүү нөөцтэй, бага газартай нь бага. Дэлхийд дээр хамгийн том газар нутагтай ямар улсаа гайл. Тэгэхээр манай хойд төрш шүү дээ. Манай хойд төршийн газар нутаг манайхаас 10.8 дахин их хамгийн том газар нутагтай ус. Газрын дорох нөөц нь Монголоос 10 дахин илүү. Манай хойд төрш өөрийнхөө одоо газрын тус байна уу, эрчим хүчээ хаашаа зарах. Европын дайнаас болоод Европын зах зээл байхгүй. Дэлхийд дээр 3 том зах зээл дэдэг. Америкийн зах зээл хол. Тэгэл Хятадын зах зээл баг шүү дээ. 2 дахь том зах зээл. Тэгэхээр Оросын холбооны улс, Австрал, Индонез, Монгол эдгээр улсууд бол Хятадын зах зээл дээрх өрсөлдөгчд юм аа. Тэ. Өрсөлдөгчд юм. Тэгэхээр өрсөлдөж байгаа тохиолдолд бол мэдээж үйлдэл үзүүлнэ шүү дээ. Энд чинь явж байгаа тухайн одоо төслүүд нь тэр нэг Австралд үер болчих юм бол за гэл энд байгаа хүмүүс нь алгаад ташаал манай одоо нүүрс гүнд орхон, эрчим хүч гүнд орхон гэж явдагтай адилхан. Монголын төсөл ингээд гацх юм бол хинд ашигтай байх аа гэдэг нь айгаа тодорхой байхгүй. Тэгээд ийм болохоор маш их зоригтойгоор одоо тодорхой улс төрчид бол за муу их орончид бол энэ эрчим хүчний том төслүүд, уул уурхайн том төслүүдийг гацааж ирсэн нь бол бодит үнэн. Энэ хүмүүс өнөөдөр бол ингээ хамгийн чангаар ашигарч эрчим хүчний реформыг эсрүүцэн үнэн. Яагаад гэвэл дор чонд гаднаас өрнг оруулалт татах гээд байна. Барууны улсуудаас татах гээд байна. Татсан шүү дээ. Арабуудаас татах гээд байна. Энэ улс эрчим хүчний хараатай байдалд орох юм бол энэ бол цаад одоо сонирхолт нь нийцэхгүй шүү дээ. Тийм болохоор энэ нөхдөч өнөөдөр дахиад боломж гарсан дээр нь одоо энэ дор чандыг эрчим хүчний сайчиг балвчаа. Энд асуултал бол ингээд дор чандын асуудлаа гэсэн мэдлэр миний хувьд бол ямар ч гүтгэлгийг бол хүлээж авна. Гэхдээ Монгол улсын эрх ашиг гэж нэг зүйл байна. Монгол улс эрчим хүчний үндэстэн. Монгол улс уул уурхай орон байсан. Одоо миний хатуу итгэл үнэмшд бол дараагийн 100 жил бол эрчим хүчний асар том өрсөлдөөн болох юм байна. Технологи аваад ирлээ. Энэ боломжийг монголчууд алдаж болохгүй. Популизм хийгээд уул уурхайн төслүүдэд явуулахгүй тэр гашуун төрхийг бид нар давтаж болох. Тийм болохоор ийм нөхдүүтэй бид нар бол тулнаа. Тэгээд одоо бол айж имэх зүйл бол байхгүй. Тийм ч болохоор би өнөөдөр шалдан үнийг ярья гэж байгаа. Тэр том төслүүдийг гацаасан нөхдүүдэд тэр хамгийн чангаар орилоод энэ том реформын төслүүдийг бас гацаах юм яриад байгаа шүү. Би тэгээд өнөөдөр ажиллаа өгч болно шүү. Улс төрд орсноор дор чанд нэг ч Монгол улсад холгаатай юм хийж үзээгүй, хийхгүй. Нэг ч хулгай хийж үзээгүй. Харин иймэрхүү популизм эсрэг бол сүрнэ. Тэгээ гүтгүүлж харлуулсан ч байлаа гэсэн шүдээд сууж байгаад энэ том төслүүдийг явуулах юм бол энэ одоо монголчуудын зөвхөн өнөөдөр амьдарч байгаа монголчууд биш. Бидний өөр хүүхдүүд ирээдүйд амьдрах монголчуудын одоо амьдралын асуудал байхгүй. Тийм болохоор хүн намын бид нар бол өнөөдөр хүмүүс шүмжлэлээд яах гэж засгийн газарт орсон гэж бид нар өөр хүүхдүүдийнхээ ирээдүйг эрүүл нийгэмтэй олгож эдийн засгийн хувьд бол боломжтой болох гэж улс төрд орсон. Энийхээ төлөө бол тууштай явна. Тэгээд үр дүнгээ бол гаргана. Тэгээд 2028-30 онд ингээд экспорт гарсан байна уу, үгүй байна уу гэдэг юм бол дүнгээ тавиараа. Өнөөдөр хэн их хамгийн их шүмжилсэн биш, хулгайчийг зарласан биш, популизм хийшсэн биш. Эсвэргээрээ нөгөө ажиллаа хийгээд тэрийг ингээд дүгнүүлээд одоо сонголт ордог энэ соёлыг бид нар өөрсдөөсөө ихэж тогтоох нь зүйтэй юм байна гэдээ ингээл явж байгаа. Бид хоёрын ярих ярилцлагын одоо баг үндсэн хэсэг бүгдээрээ эрчим хүч болчихлоо. Би танаас асуух ёстой зүйлүүд байгаад юм л. Засгийн газрын гишүүн. За хамтарсан засгийн газар. За яриагаа товчилжээ. Хамтарсан засгийн газар 2024 оны 7 сараас хойш өнөөдрийн хүртэл үргэлжлсэн. За энэ донд ингээд нэг нам гарсан орсон.
үр дүн гэдэг зүйлийг маш их хүлээж байна. За эхний асуулт нь нэг засгийн газар чинь унчлаа, огцорчлоо. Шалтгаан нь юу вэ? Үндсэн шалтгаан. Одоо ингээд нин угу яриа гэж та хэлсэн шүү дээ. Нин угу яриа. За энэ бол би бол ардын нам доторх одоо зөрчилтэй байсан байна л гэж харж байгаа. Тэ нэг хинтэй зөрчлөө. Дотор нь байсан хүн бол илүү их мэдж байгаа шүү дээ. Гэхдээ яг би одоо нэг өөр намын дарга мөртлөө бусад намын асуудал руу бол орхон зохимжгүй байх. Тэ. Гэхдээ тэр анх үүссэн нөхцөл байдал бол бид нар хоёр сонголт байсан. Хөгжих юм уу, хөгжихгүй юм уу? Хөгжихдээ бид нар ачилсан улстай байж хөгжих юм уу, үгүй юм уу? Авторитар дэглэмтэй байж хөгжих юм уу гэдэг хоёр сонголт байгаа байхгүй юу? Өнөөдөр 50 жилийн өмнө Тимэтэ явжсэн Араб бүд хөгжчлөө. Тэгтээ тэнд арчлал байхгүй. Өнөөдөр манай өмнөд хөрш хөгжчлөө. Арчлал байна уу сайн мэдэхгүй энэ жишээ. Гэхдээ тэнд ингээд тогтвортой засгийн газар яваад байгааз тэгэхээр том төслүүд ингээд яваад хөдлөөд ингээд бөөн хугацаанд хөгжөөд байт. Монгол улсад яагаад хөгжиж байгаа юм гэхээр 35 жил хоёрхан намын системтэй. Хоёр намын систем дэлхийд дээр хөгжсөн юм байхгүй. Хоёр намын системийн үр дагавар дандаа популизм байдаг, ядуурл байдаг. Хамгийн сүүлийн жишээгээл тэгэхээр тэр Непал байна, Грекийн жишээ байна. Байхгүй шүү дээ. Дандаа юм давбуурцсан. Тэгэхээр бид нар яаж загвараа гаргасан бэ гэхээр арчилсан улс байя. Тэгтээ хөгжсөн арчилсан улсын загвар хаана гэсэн хамгийн сайн загвар нь Германд байсан баг. Та Германы загвар нь юу гэхээр арчилсан улс байна, нэмээд парламентын намууд нь хоорондоо нийлээд нэгдээд хамтарч тогтвортой байдлыг үүсгэж эдийн засгийг босгосон баг. Эхний хоёр терм, эхний хоёр сонгуулиар бол иргэд ойлгохгүй сөрөг хүчин ихэд байсан. Ингээд явж исэн чинь. За. Ингээд явж исэн чинь юу тохиолдов? Үр дүн нь одоо энэ бичих байхгүй юу? Та надад үзүүлээд байгаа. Эрчим хүчний үндэсний хороо татан бүгдсэн. Дараагийн засгийн газар дээр та бүхний ярьж эхэлж исэн зүйлээс байдал өөрчлөгдөж байгаа байхгүй. Дахиад иргэд энэ дунд тохирч. Танах энэ үйл ажиллагаа чи явж исэн бол өнөөдрийн нөхцөл байдлыг арай өөрөөр шийдэх байсан ч байж магадгүй, мэдгүй. Гэхдээ л бодлого зогссон унтсан. Энийг тас зогсон зүйл юу? Бид бүхэн саяын таны яриаг бол ингээд маш олон удаа сонссон шүү дээ. Гэхдээ би одоо бас хэллээ тэр доторх намын үйл шилжилтийн асуудал байсан байна да. Тэр 70 оныгоо алгасаад 80 он руугаа эрх мэдлийг шилжүүлээд тэр асуудал дээр л үүссэн байна гэсэн нэг хувийн дүгнэлт бол байна. Ардсан намын хувьд бол бас маш итгэл үнэмшилтэйгээр явж байсан. Ардсан намын хуваагдсан байсан манай тэр ганц төмөр сайт чинь дараач нь бол нэгтгэсэн шүү дээ. Тэгэхээр ардсан намын хувьд бол түүгээрээ явсан. Хүн намын хувьд бол бид нар бол одоо 3 өдөр өрүүлээд шахуулж засгийн газарт орсон шүү дээ. Бид манай намынхан бол сөрөг хүчин байсан зүйтэй гэдэг. Тэгэхдээ бид нар ярилцж байгаа зачгаа өөрөө үндсүүл нэмэлт өөрчлөлт хийсэн юм чинь ингээд маш их итгэл үнэмшилтэйгээр орж ирсэн. Одоо хүмүүс болохоор нэг юм нэг засгийн газараас нөгөө засгийн газарт байгаад идэх дор чанд хүн намынхан одоо сөрөг хүчнийх ажлыг хийгээч. Бид нар таныг тгий сонгосон штэ гэд байгаа. Болно бол дахиад хоёр талтаа гараад хуваагдал 35 жилийнхаа энэ эрүүл тэмцлийг үргэлжлүүлж болно шүү дээ. Хүн нам тгээгүй байхгүй. Энэ хоёр нам чи хоорондоо ингээд үзээд байна. 3 дахь нам нь ингээд гарч ирж иж эвлэрүүлээд хөгжлийн төлөө тодорхой нөхцөл байд. Мэдээж авилга хулгай асуудал үүсэх юм бол тэр парламент бол хяналтаа тавиал зөрөг хүчний хийгээ явна шүү дээ. Ингэж явахгүй бол бид нар нөгөө ганц төмөр замаач холбож чадахгүй шүү дээ. Ганц одоо энэ нэг ховдод болоод байгаа энэ чинь ингээд давтагдаал яваад байх гэдэг шүү дээ. Юм эрчим хүчний реформ байхгүй. Тэгэхээр энийг үүсгэхийн тулд бид нар ингээд засгийн газарт орж ирээд тохируулагчийн үүргээр орж ирж байгаа байхгүй. Түүнээс нэг албан тушаалга орж байгаа могт байхгүй. Яагаад гэвэл дэлхий ингэж явцсан байна. Яагаад гэвэл Герман ч, Нидерланд ч дандаа ингэж явцсан байна. Ингэж явж хүмүүс ойлгоод энэ зөв юм байна гэд арчлан хамгаалаад дээр нь ингээд доктортой байдлыг үүсгэх технологи. За одоо банацхан зүйл хэлчих. Акко Power. Яг 1 жилийн өмнө бид нар ингээд тухайлбал хөрөнгө оруулалт хийя гэж тохирч ирсэн. Envision гэдэг компани. Envision хойшоос утсан. Яагаад гэвэл засгийн газар ч огцорчлоо. Акко Power-наас 6 сар ингээ хараас утсан. Ганцхан асуудал нөө
шадар сайдаа та ингээд энэ засгийн газартаа үлдсэн юм байна. Тэгвэл бид нар энэ ажлаа үргэлжлүүлж явъя гэд. Одоо ингээд буцаал нөхцөл байдлаар орж байгаа. Тэгэхээр дүнэлт нь гадны талд чинь биднийг ингээд доктортой байдлыг хүсэж байгаа болохоос хин засаглах нь хамаагүй байгаа байхгүй юу? Тэгжиж энэ хөрөнгө оруулалт чи явах гэдэг. Тэгжиж өнөөдрийн тог цахилгаан чинь таслахгүй болох гэдэг. Одоо энэ хавар дахиад танай засгийн газар дээр асуудал яригдахад бэлэн болсон байна. Арчилсан нам гарын үсэг зурцсан байна. Энэ дээр ямар байр суурьтай байна? Одоо засгийн газрын тэргүүн засгийн газарт хөдөлгөөн орвол хүн нам үлдэх үү? За би бол нэг л зүйлийг хэлж байгаа. Хүн нам бол 2028 он хүртэл ямар ч тохиолдолд засаг дээр хүлээж авсан хариуцсан ажлаа нэр төртөөр дуусгаа сонгуультай орё л гэж. Хүн нам олон судалтай болно, бага судалтай болно гэдэг нь бол чухал ш. Монгол улсын эрх ашиг чухал байна. 35 жил ингээд улаан секретараараа хуваагдаж бие биенийхээ ажлыг гацаасан. Энэ байдлыг зогсоо. Тийм болохоор тэр прагматик байдлаа бид нар асуудалд хандъя гэдэг тэр багхгүй. А тэгээд нөгөө санах хоо гэж байх хэвээр засгийн газар өнөөдөр нэг ажил хийгээл маргааш өөр засгийн газар гарч иж нөгөөтгөө үгүйсгээл ингээд явж байгаа жишээ Монголын түүх шүү дээ. Одоо таны сууж байгаа энэ үргэлжлээд ажиллаж байгаа засгийн газар ч гэсэн нөгөө эрчим хүчний реформыг чинь зогсоогоод дулаан цахилгаан үн нэмэн энэ жилээс чинь инфляц уйлдуулаад нэмээд явна гэдэг юм байсан. Бүгдийг зогсоосон шүү дээ. Ингээд яриа амьдрал ажил зөрүүд. Эрчим хүчний үндэсний ороо бол татан буугдсан. Гэхдээ эрчим хүчний экспортыг хийх ажлаа бол би өөр дээр авч үлдээд ядаж энийгээ би авч авъя гэж явж байна. Тий. Өмнө би бол тантай санал нэг байна. Монгол улс хөгжөөгөө доктортой байдлаар хөгжинэ. Тэгэхээр хоёр сонголт байна. Парламентын засаглалтаа арчсан улс байх юм уу? Тэгээд энэгээр хөгжих юм уу? Аль эсвэл хаан засаглалтаа эсвэл ерөнхийлөгчийн засаглалт руу доктортой байдлаар оруулаад явах юм уу? Яг одоо тэгээд дорчин цайдаа парламентын засаглалтаа бүгд найрамд тус байж байгаа юм. Парламентын бүгд найрамд тус. Өчигдөр би нэг зүйл харлаа. Өмнө нь ч харсан. Танай засгийн газрыг ч харсан. Таач сууж байсан. Асуудал үүсгэр ерөнхийлөгч рүү явж ороод асуудал яриад идэв юм учраас. Сая ардын намынхаа хоорондоо муудалцлаа. Ерөнхийлөгч гарч ирээд энэ дээр үг хэлээсэй гэдэг юм. Ч одоо парламентын шийдэх ёстой зүйл чинь парламент. Энэ токсиклантай холбоотой асуудал, энэ утаатай холбоотой асуудлыг шийдэх ёстой зүйл чинь ерөнхий сайд биш юм уу? Бид нар нэг ийм хоёрын хооронд юм дээр ингээд хэдэн жил хий эргээд гацаад явах уу? Энийг юу н өөрчилж янзлж засч явахгүй юм. Баггүй байгаа болохоор ерөнхийлөгч орж ирээд байгаа шүү дээ. Бас буруу тохонцог биш шүү. Яг нь ерөнхийлөгч өнөөдрийн байр суурь юу вэ гэхээр Монгол улсын хэв нэгдлийг хангагч ийм байр суурьтай байгаа. А нөгөө талдаа намуудын бас энэ дотоод хэв нэгдлийг хангахад бол одоо бол оролцох тэ цаг үе мөн үг би бас мөн байна л гэж харж байгаа. Тэгэхгүй бол ингээд намууд чинь дотроо ингээд 2 3 хэсэг болоод тахлаар намуудын нэр хүнд унаад байна. Намуудын нэр хүнд унах гэдэг чинь парламентын нэр хүнд өөрөө унах гэдэг тийм. А түүнээс биш одоо би ерөнхийлөгчийг тухайлбал ингээ ерөнхийлөгчийн засаглалтаа болгоод одоо өөрөө ерөнхийлөгчөөр үлдээл Монголын хаан болох гол тэгж бол огт бодохгүй байгаа. Өөрөө ч бас тэрийг бол маш тодорхой надад бол хэлсэн. Тэ. Тэгэхээр парламентын засаглал бол маш чухал үн цэнтэй юм а. Үндэсний аюулгүй байдал чухал юм а гэдгээ бол өөрөө ч бас хэлтэр парламентээр ч гэсэн орж иж хэлсэн болохоор би тэрэн дээр нь бол итгэл уншилтай бол байна. А би бол тантай санал нэг байна. Одоо ингээд 3-4 сар гээл 2027 оны сонголт хэн ялах вэ? 2028 оны сонголт хэн ялах вэ? Манайх л ялна гэдэг. Гэхдээ тэрнээс ч өмнө ингээ амьдрал биш шүү дээ. Ажил хийх ёстой үстэй. Тэгээд тэрэндээ зориулаад засгийн газрыг огцруулна. За тэгэл оноо авна. Тэгээ байж бол бүх юмар харлуулна гүтгэн гэдэг ингээ явах юм бол Монгол ус хөгжихгүй шүү дээ. Одоо ингэж л явах гэдэг байна л да. Тэгэх юм бол би бол тэр улс төрийн институцид хариуцлагатай байгаа ч гэget. Тухайлбал одоо энэ Чожил сүрэн сайдыг огцруулнаа гэдээ явж байгаа. Бас намайг ч огцруулна гэдэг. Тэр хэмлээ шижир гэдэг залуугийн шийдвэр бол бүлгийн шийдвэр биш юм бэл. Бүлгийн хүмүүстэй ярихлаар эсрэг байсуртай. Гэхдээ энэ чинь бид нар хамтдаа реформыг эхлүүлээд 105 гишүүн гаруй үсэг зурчаад ингээд Монголд хэрэгтэй юм байхад юу гэж бид нар ийм шийдвэр араа явж явах лээ. Тэгэл тэр хүн чинь тухайлбал хэний төлөөний хүн блэ гэл. Ингээл нэг хүн ингээд нэг өөрийнхөө одоо планкн дээр одоо ерхий сайдад хандаж болно. Тэр энийгээ ингээд нийт одоо намын асуудал болгоод
худлаа мэдээлэл ингээд тарааж байгаа нь ёсгүй шүү. Тэгэхээр Монгол улс ингэж 35 жил таалцаж хуваагдаж өмнөх юмаа өгөөсгөж баллуурдаж гаднаагаа хөрөнгө оруулагчтай хөөж явуулдаг, итгэл үнэмшилгүй болгодог. Энэ бол Монгол улсын эрх ашиг биш. Энийг бол сүрдэг, гардан хэрэгжүүлдэг, гадны захиалагтай хэсэг улс төрчид бол байгаа. Тэдрийг бол бид нар улс төрөөс бол зайлуулах ёстой. Тийм хүмүүстэй бол хатуу тэмцээл шударга яриад явах ёстой. За тэр бусад намын асуудал яах. Танаа нам дээр проблемууд үүсэж. Танаа намд чинь ингээд за яаж гараа улсын хурлын гишүүн нэг хүн гарчлаа. Хид хідэн намын гишүүд гарчлаа. Хамгийн сүүлд мөнх цэлмэг гэдэг хүн гарлаа гэдгийг хэл. Хүн намд чинь хүн тогтгоо байлаа да. Дүгнэлт хийж гинөө. Хүн намын одоо гишүүнчлэл бол маш их явж байгаа. Одоо бид нар нэг 100,000 орчим дэмжих гишүүнтэй 25,000 орчим хатуу гишүүнчлэлтэй ингээд явж байна. Улам бүр орж ирээд л байгаа. Нэг гишүүн бол гараад явсан нь бол тэр бол одоо нөгөө хамт олонныхаа шийдвэр эсрэг гарсан тэ өөрөө бол түүнийгээ бол би одоо ингээд хувийн хувьд зөв шийдвэрээ нам институт гэхээсээ илүү хуваараа би одоо бие даагч байдлаар улс төрд ямар байна гэж явсан тэр үний шийдэл. Мөнх цэлмэг гэж залуугийн хувьд бол би бас нэг юм тодруулах их зүйтэй байх. Мөнх цэлмэгт би санал тавьсан үнэн 10 жил бэлдсэн гэдэг та сүүл ярьсан байл үү да. Тийм 10 жил ингээд бэлдээд улс төрд ингээд явах болов гэд тэгсэн. Тэгээд сүүлийн 2020 оноос бол бараг улс төрөөс бол гарсан. Тэр нэг блог хийгээд тэгээд маш олон улсуудаар очиж тэнд байгаа амьдралыг, бодит амьдралыг сурчлаад явж байгаа. Тэгээ би бол маш олон санал тавьсан чи засгийн газарт ийм ажил хийгээд яваа, улс төрдөө ороо гэд. Тэгээ 20 оноос хойш бол ер нь орохгүй яваад байгаа. Тэгээд өөрийнх нь одоо үзэл санаа нь болохоор би улс төрд орж ингэж явахаасаа илүү өнөөдөр ингэж дэлхийн ингэж бодит амьдралыг иргэдэд ингэ ойлголоод явах нь би энэ нийгэмд оруулж байгаа би өөрийнхөө хувь нэмэр гэж бодож байна. Тийм болохоор би улс төрд орморгүй байна л гэдээсэн. Тэгээ би бол тэрийг бол хийсэн. Тэгээ өөрөө бол сайхан бас улс төрийн намаас бас татгалзаж байна гэж шийдвэрээ гаргаж ашиг байлаа. Тэгэхээр энэ бол нөгөө хүн намаас гэхээсээ илүү өөрийнх нь сонголт нь бол улс төрд орохгүй. Улс төрд орохоор бол би өөрөө хэлээд орчихно л гэсэн ийм байр суурь илэрхийлсэн юм байна гэж ойлгож байгаа. Түүнээс манай хүн нам үүсэн байгууллагуудаар л явж ирсэн ийм сайн залуу шүү дээ. За одоо ингээд хоёр том сонгуул хүлээж байна. Одоо ингээд засгийн газраас ч парламентаас ч бодлогын буюу зөрөгтэй шийдэл бол хүлээгээд нэмэргүй. Энийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гаргаж чадахгүй. Энийг одоо та бид нар гоё юм хийнэ гэж хэлээд бол энэ нэмэр байхгүй. Улс төрөө дийлэхгүй. Дээрээс нь сонгуул өгсөн шийдвэрүүд гарна. Одоо нөгөө таны хэлээд байгаа прагматик дүгнэлт шүү дээ. 27 оны сонгуул гэдэг рүү Монголын улс төр ер нь бүхэлдээ орчлоо. Бүхэлдээ орсон байна. Одоо энэ бол энэ хавар эрчимч нь. 27 оны сонгуульд хүн нам яаж оролцох? Ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвшүүлж оролцох юм уу? Эсвэл би да хамтарсан байгаа учраас ерөнхийдөө хүн дэвшүүлэхгүйгээр тэгэл хамтарсан засгийн газартаа 28 хүртэл явах юм уу? За 27 оны сонгуул бол ерөнхийлөгчийн сонгуул маш чухал. 21 оны сонгуулиар та нар санаж байгаа бол биднийг бас хүнээ дэвшүүлэхгүй байх. За тэгэл өөр хүмүүсийг өөр зорилгоор дэвшүүлэх байх гэж хардж байсан бид нар байсан тэтгэвтэй гарцсан байсан эрдэмтэн хүнийг дэвшүүлж исэн. Тэгвэл бид нар ерөнхийлөгчөө захиалъя гэдэг аян хийсэн. Яг үүнтэй адилхан бид нар бас юм аян хийнэ. Өнөөдөр ерөнхийлөгчд дэвших боломжтой асар олон хүний нөөц хүн намд бол байна. Тэгсэн ч гэлээгээсээ ерөнхийлөгч нь өөрөө намын төлөөлөл гэхээсээ илүү намаасаа татгалзаад одоо иргэдийн нийтийн төлөөлөл болдог болохоор энэ соёлоо бид нар бол хадгална. Тэгэхээр хүнээ дэвшүүлнэ. Өмнөх жишгээ бол буулгахгүй. Энэ бол одоо хүн намын өнөөдрийн бас хүлээсэн үүрэг гэж бодож байгаа. Дахиад олон нийтийн дэвшүүлээсэ гэж хүссэн хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн үг. Тэгнэ гэсэн үг. Та өөрөө ер нь нэр дэвших талаар бодож үзэхгүй. Гэхдээ тэгэл хүмүүс дор чандаа дэвшээ гэлдэх юм бол хувийн хувьд бол би дэвшинэ гэсэн бодлого байгаа. Яагаад гэвэл
би хүн намын дарга 2028 оны сонгуул дуустал би энэ ажлаа хийгээд гадны хөрөнгө оруулалтыг боломжоор татаж оруулж ирээд эрчим хүчний энийг бие даасан байдал гэдэг юмыг бий болох юм бол энэ хүн намын өв байх болов гэж бодож байгаа. 28 оны сонгуулиор нэг дүн тавиулах гэдэг шүү дээ. Дүн тавиулъя гэж бодож За байгаа. 28 оны сонгуульд их том амлалт өгсөн байлээ. Намын их хурлынхаа үеэр. Одоо ч танах 8 гишүүнтэй байсан. 32 их хурлын гишүүнтэй болно гэсэн тийм ээ. 32. За энэ зорилгодоо яаж хүрэх юм? Таны яриад байгаа прагматик бодлоо яаж хүн намын 32 судалтай болох вэ? Заах манайх нэг судалтай байхад танах одоо бүтэхгүй дээ л гэдсэн. Тэгэл 8 болсон шүү дээ. Тэр бол өөр шүү. Тийм биз? Нэг судалтай хүн нам бол асуудлыг ярьдаг, хулгайг ярьдаг, эдийн засгийн буруу бодлогоо шүүмжилдэг, төсвийн буруу бодлогыг ярьдаг байсан. Одоо бол ярихгүй байгаа. Нэг хоёр дахь за та том зорилго тавьсан ингээд засагт хамтарч ийн гэдэг том агуулга ярьж байна. Гэхдээ намын гишүүдийн нилээдгүй дээрээс нь иргэд хүн нам албан тушаалын төлөө засагт орчлоо гэдэг байдалтай итгэл буурсан байгаа. Яаж 32 хүрэх? Би яах вэ? Бүтэн жилийн хугацаанд ярьцлага өгөөгүй. Одоо энд яг 1 жилийн дараа ярьцлага өгч шít. Ам нэгээгүй. Тэгээд шалтгаан байсан. Ажил хийхин тулд ярьдаг биш. Хийгээд үзүүлъя л гэд. Яг дунд нь 6 сар ингээд нөхцөл байдал өөрчлөгчлөө. Одоо бол ингээд буцаал ажил руугаа ороод явж байна. За 32 суудал гэдэг бол маш боломжтой. Яагаад вэ гэхээр бид нар одоо мэдээж ингээд энэ хулгайчийг хараараа энэ ста муухай хүмүүс байх шүү гээл нөгөө нэг улаан намыгаа цэнхэр намыгаа ардын нам арцсан намаа ингээд муулаад явах шиг амхрын зүйл бол байхгүй шүү дээ. Тэг ийн хожих юм байхгүй. Тэгэхээр хожихгүй юм байна. Монгол улсад хожил алга. Тэг гэж бид нар хүн намыг байгуулаагүй. Бид нар хөгжлийн төлөө хамтрагч байхаар хөгжлийг авч явдаг юм улс төр хүчин байя гэж хүн намыг байгуулсан. Тэгэхээр хийсэн ажлаа ямар ч байсан босрлынхаа реформыг бол одоо тултал нь хийгээд явна. Удахгүй манай тэр ерхий нарийн бичгийн дараа босрлын чиглэл нэлээд дэлгэрүүлгээр авах баг. Миний хувьд бол энэ гадны хөрөнгө оруулалт ялангуяа эрчим хүчний бие даасан байдал, экспортын асуудал бол Монгол улсын үнэхээр асуудал болохоор энийг тултал нь хийгээд 28 оныхоо сонгуулиар оруулна. Тэгэхэд бол 32 суудал бол авах бүрэн боломжтой. Яагаад гэвэл өнөөдөр 21 аймагт бүгд нь бид нар салбартай. За тэгээд маш олон прагматик юм одоо дэмжлэгүүд бол ороод ирсэн. Эрчим хүчний салбарын тухайлбал бид нар маш дэмжиж байгаа шүү дээ. Яагаад гэвэл салбарын асуудлыг ойлгоод байна. Энэ чиглэл дээр хөрөнгө оруулалт хийж байгаа компаниуд бас маш их дэмжиж байгаа. Та нар популизм хийхгүй байгаад байна. Харин бодиттой нэг юм эдийн засгийн либерал бодлоготой ингээд тууштай яваад байгаа болохоор бид нар дэмжиж байна гэдэг. Хуучин бол ийм нэг сэхэтнүүд сөрөг хүчний байсан бол өнөөдөр ингээд засгийн газарт орсноороо бид нар ажиллаа хийдэг, явуулдаггүй, гоншгондаггүй. Тэгэхдээ ачаа өрөөд явдаг ийм улс төрийн даацтай хүчин болсон байна гэдгийг бол бүгд дүгнэлтээ хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ бол бүрэн боломжтой. За 28 онд дүгнэлт гарч ирэх байх та. За нэвтрүүлгийн маань цаг дууссан байна. За би танаас тэр тогтолцоотой холбоотой зүйлийг асууя гэж бодлоо. Сая та өөрөө хөндөжлөө. Би тэр ерөнхийлөгчийг яагаад энэ нэг юм хагас засаглалтай байгаад байгаа юм бэ гэдэг зүйл дээр асуусан та бас хариултаа хэллээ. Энэ орон нутгийн асуудлыг зэгслэх бодлогыг ер нь ярьж эхлэх гээд байгаамаа да. За энэ дээр ямар бодлогыг яаж яриад, яаж шийдээд, ямар үр дүнд хүрэх юм? Та нэг товчхон үзэгчд нэг хариулт өгч. Одоо аймаг сумдыг нэгтгэх нэхэр чинь тэнд чинь проблем үүсдэг шүү дээ. За тэгэхээр би нэг хоёр жишээ хэлсэн. Хөгжсөн хоёр улс нь Канада, Австралид байна гэдэг. Австрал нийт газар нутгийн 2% дээр л төвлөрч ажилладаг, амьдардаг, дэд үтсэн хийдэг. Гэтэл манайх чинь 330 сум. Тэгээ тэр нь хаана нэг хэлээр айл 1940 оны тэр хуваарлт явцсан биз дээ. Тийм биз? Энийгээ бид нар ингээ хийгээд явах юм бол Монгол улс хөгжихгүй. Монгол улс би дахиад хэлээ 3 сая хүнтэй боловч за магадгүй 4 сая 300 сая хүний ийм газар руу хөрөнгө оруулалт хийгээд цемент рүү хөрөнгө оруулалт хийгээд дид үтс ингээд бариад байгаа. 100 хүүхдээ сумын төв дээр нөгөө 240 хүүхдээ сургууль бариад байгаа л энэ асуудал багхгүй. Тэгэхээр энийгээ бид нар өөрчлөхөөс аргагүй. Тэгэхээр
тогтолцооны өөрчлөлт дахиад хийн гэсэн. Өмнө энийг зөндөө ярьсан. Тэгэхээр нэгдэх хэрэгтэй. Одоо бид нар 7 бүс гэдэг байгаа. 7 бүс рүүгээ оруулах хэрэгтэй байгаа. Тууштай байх хэрэгтэй. Засгийн газар дээр би нэгэ байнга ярьдаг. Хоёрдугаарт нь болохоор энэ нөгөө хил дагуу сумдууд бол үлдээж болно. Дотор сумдуудыг нь бол зах зээлийн зарчмаар нийлүүлж ингэж явахгүй бол төсөвчин бол байнга урсгал зардал дийлэхгүй. Өнөөдөр 1970 онд нөгөө хамгийн эдийн засаг сайн байсан үед Япончууд асар хэмжээний зам барьсан. Өнөөдөр замынхаа засварын ажлыг дийлэхгүй шин. Монголчууд ингээд баахан хөдөө орондод сумдыг холбогдсон замуудынхаа засварын ажлыг одоо дийлгээ болчихлоо жишээ. Тэгэхээр энийгээ бид нар хийхээсээр аргагүй. За тэгээд эдийн засгийн тогтолцоо гэдэг нь бол одоо бид нар энэ социалист загвараас гарья. Зах зээл рүүгээ шилжээ. Монгол улс өнөөдөр Улаанбаатар хотод нийт хүн амынхын 50% байгаа. Нэг талаасаа төвжрэлтэй, бухимдалтай, агаар нь муу гэд байгаа боловч нөгөө талдаа одоо л Улаанбаатар хотын төслүүд чинь bankable буюу санхүүжүүлэхэд үр ашигтай болж байгаа байхгүй. Яагаад гэвэл зах зээл үүсэж байгаа. Тэгэхээр ингээд төвлөрөл үүсгэж бид нар явахгүй бол нэг одоо төв дээр 10,000 хүнээс дээш байж ш тэнд нөгөө жижиг аж ахуй бизнес талах барих хүссэн эдгээр ашигтай байдаг болохоос ш 500 хүнтэй 1000 хүнтэй газар ямар ч ашиггүй байхгүй. Ингэжээс бид нар нөгөө төсөн маань үр ашигтай болно. Ингэжээс бид нар нөгөө орж ирсэн мөнгөө бүтээн байгуулалт руу зарцуулдаг болохгүй бол ингээ сайхан газар руу урсгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бол хийхээсээр аргагүй. Тэгэхээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал бол гарч ирнэ. За ер нь товчхон хариулт өгөр. Хугацааг та хийдэг үү гэж бодож байна. Хизээ 2030 онд бол бид нар энийг хийх ёстой гэж харж байгаа. Тэрнээс хэтрэхгүйгээр. За баярлалаа. Эрчим хүчтэй холбоотой асуудал. За дээрээс нь засгийн газартай холбоотой асуудлуудыг ярьлаа. Бодлогын асуудлуудыг ярьлаа. Хоёрын ярилцлагын гол зүйл бол эрчим хүчээр явууллаа. За яг дараа нь цаг олдох бах. Тэр үед дахиад энэ нэг юм илүү тогтолцоотой холбоотой зүйлийг дээрээс нь энэ төрийн өмчийн өөрчлөлт, ховчлол, менежментийн зөв бодлогын талаар бас ярих орон зай гарах байх гэж бодож байна. Тэгээд урилга хүлээж авсан танд баярлалаа. Одоо экспортлох цаг маань хурдан ирээсэй л гэдэг зүйлээр ярилцлага дуусгая гэж бодож байна. Баярлалаа танд. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Лагын тав нэвтрүүлгийн төрөд өндөрлж байна. За өнөөдрийн манай дугаарт Улсын хурлын гишүүн Шадар сайд хүн намын дарга эрчим хүчний үндэсний хорооны дарга асан тогмдын дор чанд оролцлоо. Бид бүхэн эрчим хүчтэй холбоотой энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ гэдэг хүрээнд ерөнхий өнөөдрийн ярилцлага өрнүүллээ. Тэгээд 7 хоногийн дугаараар иргэд уулзъя. За өнөөдрийн манай нэвтрүүлэгтээ үндэсний манлай үйлдвэр хүнс групп хүнс комплекс хамтарч ажилласныг дуртахад таатай байна. 7 хоног иргэд уулзъя. Түр баяртай. Батулга ард түмний өвмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сансангүй. Бүрэлдэхүүн сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрлөө ордогдмааргүй. Төшөв рүү ордогдмааргүй болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.